Түмний их entertainment үзүүлж байна. Эрхэм хүнд үзэгчтэй, эрхэм хүндэд наадамчтай, сүрэг дарган сайхан намарцгааж байна уу. Түмний студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний хорон телевизтэй хамтран бэлгийн удирдлийн тооллын 17 дугаар жарны халтан уншлаг тэмээх гал дахиад жилийн зуны ядаг сарын шиний 24-ний бэлэг цайн өдөр буюу 2017 дугаар оны 8 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн нарийн дээл сумнаас зохион байгуулагдаж буй Өвөрхангай аймгийн нарийн дээл сумын 3 дугаар үеийн малчин ард Монгол улсын авраг малчин Сэрэ хөвгөн нундаг замбуугийн улсын авраг толны медаль баяр цангал наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. Би Өвөрхангай аймгийн нарийн дээл сумын Сэрэгийн дондох сум гэж юм байна. Тэгээ миний ах одоо нөт нуурчин 15 онд улсын сайн малчин болсон дэгдэрж гэж хүн байна. Тэгээ тэр мөгөөс дуршлаг авдаг. Би тэр хүн 4-р авгын малчин улсын авраг малчин. Би 3-р авраг. Ахаасаа би баялаг дуршлагыг авдаг. Миний ах ухаантай л хүн. За миний хүүтгээрээ чи юм асууж яа надаас ахан чаддгаа хэлий гэдэг. Би авраг малчтын дуршлагыг судалдаг хүн. Тэгээ булган сүултээ ахтай их баярлаа. Дэгдэрж 2000 оноос хойш малж. Дээр нэгдийн тэрэг байж их орно гэдэлтэй ахуулгын тэрэг байжсэн байгаль амлагч багаан дарга хийжсэн хөдөлмөрч би бол ерөөсөө өөрийгөө шахдаг хүүхдүүд энэ шахаастай хөдөлмөр өөр шимээ хүсэж энэ ард түмэнд их орондоо төр засах там баярлж байна нийгэмдээ баярлж байна ийм л байна. Би бас нэг улсын сайн малчин болсон хүн чинь бас нэг ард түмнээ тамгын гадар нарийн тэл илгэнэгт монголчуудаа баярлуулъя гэж удаад би морь уралдуулж бүх барилдуулж байна. Дөрөв охинтой 4 бантай 4 банд малчин зарим нь хотод байна. Тэгээ энэ залуучууд гураа хэл өөрөө үлгэр дуулаа би тоглоом жахт хийсэн чи унганы жахт хийсэн чи хүүхдүүдэн би хий заагаад өгчдөг шилбийн томоод өгчдөг ажил төлөвлөл сургаж явна да. Тэгээ юуандаа бол миний залуу мөчд нөтн малчин инженер малчин залуу мөчд аваад өмнө хөлсөнөгөө юу болчдөг. Ягаад гэхээр дараад нь олон малчинтай болох олон чивтэй болох гэж тэгж мэрийдэг өгөндөө би одоо 50 өр урж байна. 3 дугааргийн засаг дарга Мягмар гэдэг хүн байна. За манай багаас энэ жил 2016 онд улсын авраг малчиныг төрж нийтдээ манай баг 4 дахь улсын авраг энэ 16 онд төрүүлсэн. Тэгээд улсын авраг маань өдөр солны медаль наадмаа хийж бид бүдгийг баясгаж байна. Тэгээд багийнхаа иргэдэд болон нарийн тээлчүүд мөн өөрөнгөийнхөө нийт ард иргэдэд энэ өдрийн авраг малчны солны медалийн баярын мэндийг хүргэж сайхан намарчин өрөөл тавья. Би хэсгээс 10 улаан төрж өссөн. Дээр нэг игчтэй дараа 2 дахь хүүднэр дотроос ууган хүүн. Гэтэл энэ өдөр миний отхон дүү Сэрэ хөвгөн дондох самбуу улсын авраг малчин боллоо. Дүү маань нэг өглөө усаад маргаадар нь усаад хуцсан улсын авраг болсон биш. Энэ бол 2010 онд сумын мянгат малчин 2012 онд сумын сайн малчин 2015 онд аймгийн сайн малчин 2017 онд улсын авраг малчин болсон юм аа. Тэгээд энэ дүү маань төрсөн нутагтаа бэлэгшээд наадам хийж зохион байгуулж энэ сууж байгаа наадамд оролцож байгаа бүх хүмүүс эрүүл хаалт жаргал сайн хөсөн ирөөё. За энэ хөө сайхан өдөр хорон цугларсан нутгийн яхан дүүс та бүхнийхээ Төмөн амгалан гэрээ мэдчлээ. За манай малчин төмний хувьд өнгөрсөн 2016 он бол ээлтэй сайхан жил байсан. Манай сум мал сүргээ одоо 14,000 өсгөж
233 мянган мал тоолуулсан. За улсын аварга малчин 1, аймгийн аварга малчин 3, сумын аварга малчин 7 төрөн гарсан байгаа. За Дондог Самбуу ахын хувьд бол өнгөрсөн онд 2000 гаруй мал тоолуулсан. За 700 гаруй одоо ямаа тоолуулж суманда хамгийн олон одоо ямаатай малчнаар тодорсон. Гэт ер нь сүүлийн жилүүдийн ажлын үзүүлэлтээр улсын аварга хэмээх эрхэм цалыг одоо хүртсэн байгаа. Тэгээд өнөөдөр түмэн олноо баярлуулж нялалах сайхан наадмаа зохион байгуулж байна. За манай сумаас бол улсын аварга болон сайн малчин нийтдээ 7 төрөн гарсан байгаа. За түүний 4 нь бол 3 дугаар агийн нутгаас бол төрсэн байдаг юм аа. Тэгээд ээлтэй энэ сайхан нутгаас маань одоо улсын аварга малчин төрсэн байгаад нарийн дэлчүүд бидэх хүмүүс маш баяртай байгаамаа. За ингээд Дондог Самбуугийн хаан гэрвэл ахан дүүс олон та бүхэндээ хамгийн сайхан мөхнийг хүсэн өрөөж энэхүү мяналга наадам үйл ажиллагаа эхэлснийг үдэгтэй. Нартын бууралтсан 801 гэдсэн өнөртний төвдөө нүүлэлчин Монгол төмний уугуул хөдөлмөр болсон мал маллаг арга ухаанаа дээдсэн шүтэж Монгол улсын аварга малчин хэмээх эрхэм сайхан алдрын зэрэг дүрсэн Өвөрхөн аймгийн нарийн дээсмийн 3 дугаар угийн малчин ард Сэрэ өвгийн нумдаг Самбуугийн улсын аварга талны медаль баярсан гэд наадмын хурдан эзнэсний мөртийн хурдан шанд шалгах хөлгөөд дарааны зурхаараа хөтөлсөн байгаа дурган мөчийг өдөрчтэй авсан гарч байна. За эзнэсний мөртийн хурдан газар цугларсан 30 хурдан шандсан нөхөд өнөөдрийг хөтөлсөн гэд наадманд алтан доосон өргөж алдарсан вьетнамын өдгийн сайхан нутаг болсон Өвөрхөн аймгийн нарийн дээсмийн дэнгэрсэр шанд шалгахаар тийхүү дарааны зурхаараа хөтөлсөн байна. За энэ өдөр одоо төмөн голонтойгоо аварга малчин золныхоо медаль баярсан гэд наадмыг өргөн дэлгэр сайхан нэмдэгдэж бай. Өвөрхөн аймгийн нарийн дээсмийн 3 дугаар угийн малчин ард Монгол улсын аварга малчин Сэрэ өвгийн нумдаг Самбуу гэдэг бол одоо удмын сайхан одоо малчин байгаа. За түүний одоо төрсөн ахын Монгол улсын аварга малчин дэгд дөрж хийж одоо хүн байдаг. Мөн одоо хамгийн том ахын гурандаа Сэрэ дөрж хийж одоо хүн байдаг юм байна. За ингээд өнөөдрийг хэлсэн гэд наадмын хурдан ихнэсний мөрд одоо грааныхаа зурхаагаас ирэхэд бэлэн болсон байгааг үзэгчтэй авсан гарч байна. За хөрчилөө Өвөрхөн аймгийн нарийн дээсэн буюу сайн уян аймгийн хан хөгшний өшөөнд одоо зохион байгуулагдаж бай. Монгол улсын аварга малчин Сэрэ өвгийн нумдаг Самбуугийн улсын аварга талны медаль баярсан гэд наадмын хурдан ихнэсний мөр грааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан гаргасан энэ хэдэн мөрнийхэн өнгөн дээр баян хөмөр аймгийн үлдээсмийн дордормын хурдан ярмар гараад исэн бол түүний ярдал дээр нь хайрхан дулаан сумын үеяж эрдэнэ нутгийн хурдан хонгор бууралмар орж ирсэн уршаал да энэ дундад одоо шарадаг оцтой өгөхтэй сайхан хэр алагмар гараад исэн уршаал Өвөрхөн аймгийн нарийн дээсмийн үеяж эрдэнэ зүрэнгийн хурдан алагмар байна. Энэ хэдэн мөрнийхэн өнгөн дээр
ногоон дэжнэтэй сайхан хулмар ороод ирсэн уршаалтаа Өвөрнгөн аймгийн Нарийн дэсмийн 2 дугаар угийн сумын алдарт байж Цэвэн зэндийн нэмдэрчийн хурдан хулмар орж ирсэн уршаалтаа их насны мөрдийн уралдааны хөнгөн дээр Өвөрнгөн аймгийн хайрхан талаас сумын байж төмөр хөлгийн хурдан дээр талцмар гараад ирсэн уршаалж байгаа. Цаа талд нь Өвөрнгөн аймгийн Нарийн дэсмийн Жамблын хурдан харамар айргийн мөрөв дээр Өвөрнгөн аймгийн хайрхан талаас сумын байж Бат сайхны хурдан зоогор гэсэн 3 мөр одоо гарч ирээ мэдээ зэрэгтэн өтөлсөн байна. За хамгийн наадлын одоо энэ Өвөрнгөн аймгийн хайрхан талаас сумын төмөр хөлгийн хурдан дээр талцсан гэдэг мөр их насны мөрдийн уралдаа дөнгөж ирэнгүүт хангилсан сумнаас цойлсон шиг юм гарч ирээ хөтөлж байсан байгаа юм. Арын хэдэн мөрнийхэн өнгөн дээр Нарийн дэсмийн 2 дугаар угийн сумын алдарт бай Цэвэн зэндийн нэмдэрчийн хурдан хулмар дорны төгшөлтэй юм одоо хурдан мөр байгаа. Баян хонгор аймгийн үлзий сумын ганд долгын хурдан хөрмөр мөн одоо ороод ирсэн уршиж байгаа харагдлаа. За энэ хэдэн мөрнийхэн өнгөн дээр Баян хонгор аймгийн үлзий сумын Батцэнгэлийн хурдан харамар ороод ирсэн уршиж байгаа харагдж байна. Мөн одоо Баян хонгор аймгийн үлзий сумын яаж Дордөрмийн хурдан хэрмэр орж ирсэн байна. Дорн аймгийн өгшөлтэй хурдан хэрмэр Цэнгэл замтай үгэтэй энэ хэдэн мөрний өнгөн дээр гараад ирсэн уршиж байгаа. Энэ дэлгэсний харагдаж байгаа цээжнэтэй сайхан хүрэн халдсан мөр уршиж байгаа. Энэ Өвөрнгөн аймгийн хайрхан талаас сумын яаж Бандрагчийн хүрэн халдсан гэдэг мөр өнөөдрийн наадмыг 6 тологийн бүрэн дээр сайхан гараад ирсэн уршиж байгаа. Тэр алаг мөр энэ Өвөрнгөн аймгийн Нарийн дэсмийн Эрдэнэ зүрэнгийн хурдан алаг мөр байна. Өнгөн дээр нь энэ Өвөрнгөн аймгийн Нарийн дэсмийн 2 дугаар угийн сумын алдарт яаж Цэвэн зэндийн нэмдэрчийн хурдан хулмар ороод ирсэн бол Өвөрнгөн аймгийн хайрхан талаас сумын Бат сайхны хурдан зоогормор Дорн аймгийн өгшөлтэй юм одоо хурдан мөр байгаа. Их насны мөрдийн уралдааных нь өнгөн дээр Өвөрнгөн аймгийн Нарийн дэсмийн яаж Жамблын хурдан харамар гараад ирсэн бол Өвөрнгөн аймгийн хайрхан талаас сумын төмөр хөлгийн хурдан дээр талцсан мөр ам хүзүүн дээр гараад ирсэн уршиж байгаа шүү үзэгчтэй. За тархан дуухан сайхан зоогормор айргийн урав дээр уршилаад байгаа. Цэвэн зэндийн нэмдэрчийн хурдан хулмар айргийн дөрөв дээр гараад ирсэн. Энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан хүрэн халдсан мөр одоо Өвөрнгөн аймгийн хайрхан талаас сумын Бандрагчийн хүрэн халдсан гэдэг мөр. За Арын хэдэн мөрнийхэн өнгөн дээр Баян хонгор аймгийн үлзий сумын Дордөрмийн хурдан хэрмэр гараад ирсэн уршиж байгаа. Түүний ардтал дээр сайхан хөхмөр урдмөр нэг гарч ирсэн байна. Ахаад одоо хардлын хэдэн мөрнийхэн өнгөн дээр Баян хонгор аймгийн үлзий сумын Батцэнгэлийн хурдан харамар одоо харагдсан. За энэ дэлгэсний харагдаж байгаа хонгор бууралмөр одоо Өвөрнгөн аймгийн хайрхан талаас сумын Эрдэнэ нутгийн хурдан бууралмөр мөн одоо ягнаар сайхан гараад ирсэн уршилаа. Цээжнэтэй сайхан мөрмөр Өвөрнгөн аймгийн Нарийн дэсмийн Цээловгийн хурдан хүрэн гэдэг мөр орж ирсэн бол Арын хэдэн мөрнийхэн өнгөн дээр Нарийн дэсмийн яаж төмөр хөлгийн хурдан мөр орж ирсэн байна. Ахаад ардтал дээр нь Өвөрнгөн аймгийн Нарийн дэсмийн сумын алдарт яаж Бат Монголын хурдан савдэр мөр одоо орж ирсэн байна. Ахаад одоо сайхан алаг мөр одоо дээгүүрхэн сайхан гараад ирсэн уршилаа. Өвөрнгөн аймгийн Нарийн дэсмийн яаж Бям тогтгийн хурдан алаг мөр орж ирсэн байна. За энэ дэлгэсний харагдаж байгаа буурал мөр одоо номергүй мөрдсөн байлаа. Энэ бол одоо Өвөрнгөн аймгийн Нарийн дэсмийн яаж Мягмарын буурал за мөн одоо Ган нөмрийн буурал гэж одоо хоёр сайхан буурал мөр номергүй мөрдсөнтэй тэр хоёрын одоо нэг нь байгаа байх. За энэ хэдэн мөрнийхэн өнгөн дээр гарч ирсэн сайхан хүрэн халдсан мөр одоо Өвөрнгөн аймгийн хайрхан талаас сумын яаж Бандрагчийн хурдан хүрэн халдсан мөр юм байгаамаа. Өнгөн дээр нь яваад байгаа жижигхэн үгээтэй сайхан шарамтай бухан алтар мөр одоо Баян хонгор аймгийн үлзий сумын яаж Дордөрмийн хурдан хэрмэр юм байгаа юм. Дорн аймгийн өгшөлтэй юм одоо хурдан мөр байгаа. За ягаан хувцастай үгээтэй хүрэн мөр одоо Баян хонгор аймгийн үлзий сумын Ган долгын хурдан хүрэн мөр мөн одоо гараад ирсэн уршиж байгаа. За бонн намхтай сайхан сэрвэлсэн хулмар мордож өсөө өнөөдрийн наадмын ямар ч сан одоо үзүүлэлт мөрөлдөөд байгаа. Тэр бол одоо Өвөрнгөн аймгийн Нарийн дэсмийн 2 дугаар угийн үе Цэвэн зэндийн нэмдэрчийн хурдан хулмар байгаа. Баян хонгор аймгийн үлзий сумын Ган долгын хурдан хүрэн мөр энэ хэдэн мөрнийхэн өнгөн дээр сайхан гараад ирсэн уршилаа. За энэ наадманд одоо Өвөрнгөн аймгийн хайрхан талаа мөн одоо Нарийн дээд Баян хонгор аймгийн үлзий цэрэг сумдаас одоо Эрдэм төгс уяачаад Эрдэнэ хурдан урт хөлөг мөртөөгөө урайлсан ирсэн. Үнэхээр бас одоо өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж за энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан халиу өмөр одоо Өвөрнгөн аймгийн хайрхан талаас сумын яаж Батчрын Баттагдолын хурдан халиу өмөр одоо нэг 10-ийн мөрөн дээр сайхан гарч ирсэн байна. За энэ өдөр бас одоо Монгол улсын авраг малчин хэмээх эрхэм сайхан алдрынхаа медаль баяр цэнгэл наадмыг түмэн олонтойгоо хуваалцаж буй Сэрээ хүүгийн нундан самбуу гэдэг хүн бол одоо 2010 онд мянгат малчин болоод за 12 онд одоо сумын сайн малчин болж ирсэн бол 15 онд аймгийн сайн малчин болоод 2017 онд Монгол улсын авраг малчин хэмээх эрхэм сайхан алдрын зэрэг төрүүлсэн ийм одоо малчуудмын сайхан хүн байгаа. Монгол хүний уугуул хөдөлмөр бол одоо мал маллах гэж одоо нэгэнтээ хэлсэн байдаг. За үнэхээр ч одоо өнөртний дүүгтэй нүүдэлчин Монгол хүн бол одоо 5 эрдэнэ мал сүргэн тал дүүрэн сайхан бэлчээд адгуулан малж ирсэн ийм одоо сайхан уламжлалтай ард түмэн. За ингээд их насны мөрдийн уралдааны айргийн урав дээр бол одоо Бат сайхны хурдан зоогормор хайрхан дулаанаас ирсэн уршиж байгаа. Өнгөний хоёр мөрөнд яхан зэрэгхэн болсон. Арын хэдэн мөрнийх нь одоо хамгийн адалт нь яваад байгаа хүрэн халдсан мөр одоо Өвөрнгөн аймгийн хайрхан талаас сумын Бандрагчийн хүрэн халдсан мөр байна. Цаа талд нь Нарийн дэсмийн яаж Эрдэнэ зүрэнгийн хурдан хээр алаг мөр орж ирсэн байгаа. Баян хонгор аймгийн үлзий сумын Ган долгын хурдан хүрэн мөр байгаа. Энэ хэдэн мөрнийхэн өнгөн дээр Баян хонгор аймгийн үлзий сумын Дордөрмийн хурдан хээр мөр орж ирсэн бол Өвөрнгөн аймгийн хайрхан талаас сумын яаж Батчрын Баттагдолын хурдан халиу мөр одоо түүний ард талдаар уршиж байгаа. Халиу мөр одоо Хэнтэй аймгийн өгшөлтэй байгаа. За цагаан замстай үгээтэй сайхан сунгаар дуухан сайхан хөхмөр мөр одоо номергүй үгээтэй уршилаад байгаа да. Энэ хурдан мөрнийхэн өнгөн дээр Эрдэнэ зүрэнгийн хурдан хээр алаг мөр өнөөдрийн наадманд бас л одоо
одоо дээгүрхэн уралдаг таамагтай байсан мөрдийн нэг бол яхан аргагүй Өвөрнгийн аймгийн нарийн дээсмийн яаж Эрдэнэ сүрэнгийн хурдан хэр алагмарын байгаа юм. За дундад нь одоо сайхан хар мөр өршлээд байгаа. Мөр дэргэнгүүд одоо үзүүрдүүхэн уралдаад байсан Жамбалын хар гэдэг мөр нарийн дээлийг за түүнийх нь одоо хамгийн ард талд нь халдсан мөр Өвөрнгийн аймгийн хайрхан талаанаас ирсэн бандрагчийн хурдан хүрэн халдсан мөр юм байгаамаа. За эргээд одоо манай зүрхлэж үзэгчтэй ахындаа үзүүрийн мөрдүүдийг харуулна хайрхан талааны Баттагтоолын хурдан халиу мөр байгаа. Баян хонгор аймгийн үдээсмийн дөрдөрмийн хурдан хэр мөр одоо өнгөн дээр нь байгаа. Хайрхан талааны Батцайхны хурдан зоогоор мөр дорнод өгшөлтэй юм одоо хурдан мөр байна. За ингээд гарсан цагаас эхэлж одоо хөдөлж оролцсон Өвөрнгийн аймгийн хайрхан талааны төмөр хөлгийн хурдан дээр талсан мөр амаа үзүүнд айр за өнгөн дээр нь Өвөрнгийн аймгийн нарийн дээсмийн 2 дугаар угийн сумын алдарт бие цэвэн зэндийн нэмдэрчийн хурдан хулмөр одоо гараад ирсэн мөрчилж байгаа. За өнөө жил одоо 2016 оны одоо мал тоолгоор одоо Өвөрнгийн аймгийн нарийн дээлсэн бол одоо Монгол улсын авраг малчин цолныг цовтон нэг дөрөн гарч аймгийн авраг малчин 3 сумын авраг малчин одоо 7 дөрөн гарсан ийм одоо сайхан амжилттайгаар 16 оноо үдсэн ийм одоо ард түмэн байгаа. Өвөрнгийн аймгийн нарийн дээлсэн гэдэг бол одоо алтардан гавьяатнуудын өдгий сайхан нутаг байгаа. За энэ нутгаас одоо бүгд найрамдах Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат мөрчин даяар дуусагдах далайдын дархан авраг дастрын дэрэн нутаг дөргөөтэй Монгол улсын Баттан хамгаалах яамны 1-р урлаг цай зөвлөлт толботын Данжин штабын гаргасан дэслэгч генерал Чойннгийн бүрүүд орж за Монгол улсын гавьяа жүжигчин төвшин жаргал Монгол улсын арцагт аваад орж Монгол улсын Начин Батмөнг за Жодоо өхийн Аас ТV-ийн авраг төмөр хөлөг гээд олон сайхан алдарсан гавьяатнууд одоо нарийн дээд нутгаас орон гарсан байдаг. За Монгол улсын авраг малчин бол одоо нарийн дээлсэн мас 7 дөрөн гарсан байдгийн дөрвөн нь одоо 3 дугаараас орон гарсан байдаг. Тэр одоо дөрвөн одоо 3 дугаагийн дөрвөн авраг малчны нэг нь одоо энэ Сэрээүүгийн Дамдаг самбууга ахиад одоо түүний төрсөн ах нь одоо тэгд дөржиж улсын авраг малчин зултан байдаг. За ингээд ихэнсний мөрдийн уралдааны энэ эдэн мөрний хамгийн ард талд нь бол одоо хайрхан талаан сумын Баттагтоолын хурдан халиумраар ирсэн бол Баян хонгор аймгийн үлдээт сумын уяа дөрдөрмийн хурдан хэрмэр байгаа. За энэ одоо Өвөрнгийн аймгийн хайрхан талаан сумын төмөр хөлгийн хурдан дээр талдсан мөр Тамирын нарын багтахгүй өнөөдрийн наадам тусал одоо айргийн дав зогсож байхаас ийхгүй төлтэй байгаа мөр байна. За ингээд ихэнсний мөрдийн уралдааны өнгөн дээр бомдон намхтай сайхан холмор гарч сэрвэлзээд байгаа. Энэ бол одоо Өвөрнгийн аймгийн нарийн дээд сумын 2 дуургийн сумын алдарт байж Цэвэн зэндийн нэмдэрчийн хурдан холмор Дорн аймгийн өгшөлтэй өнөө жил одоо 6 оролдод 6 хэрэгдэд дөрүүлжээд байгаа ийм одоо хурдан мөр байна. За 3 дээр бол одоо Өвөрнгийн аймгийн Баян хонгор аймгийн үлдээт сумын дөрдөрмийн хурдан хэрмэр орж ирсэн байгаа. Өвөрнгийн аймгийн хайрхан талаан сумын Батчрын Баттагтоолын хурдан халиумар айргийн дөрөвдөр ороод ирсэн уршилж байгаа. За ари хэдэн мөрнийхэн өнгөн дээр Өвөрнгийн аймгийн хайрхан талаан сумын Батцайхны хурдан зоогормор одоо хэвэр юм аа. Цоогормор арай жоохон дэм тархан хамдалтаа мартсан байгаа. За түүний ард тал дээр номергүй хөхөтэй хөхөөрөлмөрөөс одоо уршилж байгаа. Ахиад ард тал дээр нь хулмор ороод ирсэн Өвөрнгийн аймгийн нарийн дээд сумын 1-р угийн сумын алдарт яаж Батчргалын хурдан хулмор байна. Ахиад наадалд нь одоо Өвөрнгийн аймгийн нарийн дээд сумын уяаж төмөр хөлгийн хурдан зэрдмэр бандрагчийн хурдан хүрэн алдсамар орж ирсэн бол Эрдэнэ сүрэнгийн хурдан хээр алагмар одоо энэ уршилж байгаа. Мордөргөнгүүд үзүүр дөхөн уралдаад байсан нарийн дээд сумын уяаж Жамбалын хурдан хармор одоо энэ Эрдэнэ сүрэнгийн хурдан хээр алагмарны хар тал дээр уршилж байгааг үзэгчтэй ахын гарлаа. Баян хонгор аймгийн үлдээт сумын Батцангалын хурдан хармор байна. Түүний ард тал дээр нь энэ нөгөө Батмонголын хурдан завдирмар орж ирсэн юм шиг байна. Өвөрнгийн аймгийн нарийн дээд сумын алдарт байж Батмонголын хурдан завдирмар 77 номертэй мартаж байсан Эрдэнэ сүрэнгийн хурдан алагмар нэг 10-ийн бүрэн дээр сайхан гараад ирсэн уршилж байгаа. За энэ одоо сайхан алдартай араамтай сунгаар дуухан хөхөөрөлмөр одоо номергүй хөгөөтэй мартсан байгаа. Баян хонгор аймгийн нарийн дээд сумын Өвөрнгийн аймгийн нарийн дээд сумын уяаж мегмарын хурдан бууралмар болов гандамрын бууралмар болоо тэр хоёрын одоо нэг нь бол яхан аргагүй мөн байгаа баха. За ингээд нарийн дээд сумын Батчргалын хурдан хулморны өнгөн дээр Өвөрнгийн аймгийн хайрхан талаан сумын уяаж Батцайхны хурдан зоогормор ороод ирсэн. За үзүүрийн дөрвөн одоо нийлж аваад газрын хэвгээ дээр таралгана. Хамгийн ард талд нь Өвөрнгийн аймгийн хайрхан талаан сумын төмөр хөлгийн хурдан дээр талсан мөр уршлаад байгаа. Их насны мөр дөнгөж ирэнгүүд одоо ер нь мэдэн зэрэгэн гарсан да шидсэн жолоо шиг гарч хөтөж байсан юм байгаа юм. За Баттагтоолын хэдэн мөр айргийн 3 дараа юм аа. Өнгөн дээр нь Өвөрнгийн аймгийн нарийн дээд сумын 2 дуургийн сумын алдарт байж Цэвэн зэндийн нэмдэрчийн дорнод өгшөлтэй хурдан хулмор хөтлөөд байгаа. Ам хүзүүн дээр нь Баян хонгор аймгийн үлдээт сумын дөрдөрмийн хурдан хэрмэр гараад байсан мөн одоо дорнод өгшөлтэй юм одоо хурдан мөр байна. За түүний одоо 3 дээр яваад байгаа Өвөрнгийн аймгийн хайрхан талаан сумын Батчрын Баттагтоолын хурдан халиумар бол одоо хан хинтийн аймгийн өгшөлтэй ийм одоо хурдан мөр байгаа. За ингээд Өвөрнгийн аймгийн нарийн дээд сумнан зохион байгуулагдаж байна. Нарийн дээд сумын 3 дугаар угийн Монгол улсын авраг малчин Сэрээүүгийн Дамдаг самбуугийн улсын авраг малчин цолны медалгаа баярсангад наадмын хурдын ихэнсний мөрдийн уралдаа гарааныхан 6-аас эргээ газрын талыг одоо нэгэн дөнгөрсөн байгаа. За ари хэдэн мөрнийхэн өнгөн дээр 5 руу одоо хулмор орж ирсэн байна. Төгөөг сартай сайхан хулмор ороод ирсэн байгаа. Энэ Өвөрнгийн аймгийн нарийн дээд сумын 1-р угийн сумын алдарт байж Батчргалын хурдан сартай хулмор хинтийн аймгийн өгшөлтэй юм одоо хурдан мөр байгаа. За асал одоо доогуураа сайхан алдартай ийм одоо мөр байгаа харагдаж байна. 6 дээр одоо Өвөрнгийн аймгийн хайрхан талаан сумын байж бандрагчийн хүрэн халтмар гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй харж байна.
За яг одоо энэ наадам зохион байгуулагч байна. Нарийн дээд сумын одоо энэ уралдааны зам бол одоо өгсдөг урууддаг мордын нэмрийг одоо ихээхэн шилгадаг ийм одоо вартаасаад ихтэй одоо тавилантай нутаг байна. За төмөр хөлгийн хурдан зээл талцмар одоо 5 дээр үржлээд байгаа үзэгч та бүхэн харж байгаа. За хөнгөн сэвэлсэн ясны байга биендээ их одоо урангуй давхилтай мөр байгаа харагдаж байна. За ер нь одоо их түргэнхэн градаа ийм одоо мөр бол яахан гарахгүй төмөр хөлгийн хурдан халдсан мөр байлаа. За ингээд энэ хэдэн мөрнийх нь өнгөн дээр одоо нарийн дээд сумын нямдэржийн хурдан улмөр хөдөлсөн байна. За ингээд үзэгч та бүхэн харж байгаа. Ингээд одоо замын дундаа бол одоо айхтар өндөр даваа шихуу одоо ийм одоо газрыг одоо давдаг юм байна. Үзүүрийн хоёр мөр бол одоо дүүрэн зөгөөтэй гарч ирсэн Баттогтоолын хэл өмөр харин одоо шогшиж гарч ирж байгаа харагдах юм да. Мордын нэмрийг жаргагүй одоо шалгасан тавилантай нутаг байна. За ингээд дөрөв дээр бол одоо хайрхан лансам яаж төмөр хөлгийн хурдан зээл талцмар орж ирсэн. За 5 дээр Өвөрхөн аймгийн нарийн дээд сумын замын алдарт яаж Бачиргалын хурдан холмор орж ирсэн бол 6 дээр Өвөрхөн аймгийн хайрхан лансамын Бамдрагчийн хөрөнгө алцмар орж ирсэн. За 4-5-2 мөр холбоотой урьдчилсан да төмөр хөлгийн хурдан зээл талцмар байгаа. Өнгөн дээр нь бол одоо сумын алдарт яаж Бачиргалын хурдан холмор ороод ирсэн. Холмор одоо их л хойноос тууллаа та. За хийн дээр яваад сайхан холмор одоо Хангинтийн аймгийн урган одоо Өвөрхөн аймгийн хайрхан лансамын яаж Батчлын Баттогтоолын хурдан халиумөр одоо энэ гараад ирсэн уушилж байгаа. Өнгөний өрдний байр солигдсон байна. Өнгөн дээр бол одоо хээрмөр нь ороод ирсэн байна. За энэ хээрмөр Баян хонгор аймгийн Өлзий сумаас одоо ирсэн мөр байгаа. Өвөрхөн аймгийн хайрхан лансам нарийн дээд сум гэдэг бол одоо Өвөрхөн аймгийн хамгийн баруун урдлын сум байгаа. Баян хонгор аймгийн Өлзий сумтай бол одоо хэлэлтэйг Баян хонгор аймгийн Өлзий сумын Дөрвийн хурдан хээрмөр их насны мөрдийн уралдааны өнгөн дээр гараад ирсэн бол Өвөрхөн аймгийн нарийн дээд сумын 2 дуургийн сумын алдарт бай. Цэвэнний нэмдэрчийн хурдан холмор амын үзүүн дээр гараад ирсэн уушилж байгаа юм байна. За ингээд өнөөдрийн хөлцөнгөл наадмын хурдан ихнэсний мөрдийн уралдааны өнгөний хоёр мөр арийнхаа мөрдөөс одоо нэлээд зэрэгхэн залсан байгаа. За энэ хоёр мөрний хооронд одоо галтайхан уралдаан гэж гарахаас одоо хийхгүй болоо явчих шиг боллоо. За гэхдээ бол энийг гараахан болоогүй. Араас ус одоо олон ширүүн үлдээмэр ойрхон дөөлж байгаа. За 3 дээр бол одоо Өвөрхөн аймгийн хайрхан дулаан сумын яаж Батчлын Баттогтоолын хурдан халиумөр нь одоо хэвээр ямаа. Өвөрхөн аймгийн хайрхан дулаан сумын Батчлын Баттогтоолын халиум гэдэг мөр Хинтийн аймгийн гүшэлтэй ийм одоо хурдан мөр байгаа. За халиумөр одоо 3 дээр хийн дээр одоо гараад ирсэн хүүхднүүдээ сайхан амраах хэрэгтэй байгаа хаа. Ингээд бартаасаад ихтэй инкэл донхол ус одоо ихтэй ихэн байгаа. Өгсдөг уруудаг тавилантай мордын нэмрийг одоо аргагүй шалгаж байгаа. Бас одоо Өвөрхөн аймгийн нарийн дээд сум одоо зунлаг жаахан одоо газрын гас таарах хүн байгаа эдэж бороо орсон байгаа. Газар жигтэй газар татваргатай байгаа. За ихэнсний мөрдийн уралдааны өнгөний мөрд одоо ахаад байр солигдсон байна. Холмор нь өнгөн дээр гараад ирсэн Өвөрхөн аймгийн нарийн дээд сумын 2 дуургийн сумын алдарт бай. Цэвэн зэндийн нэмдэрчийн хурдан холмор өнөө жил одоо 6 уралдад 6 удаа ирээд дөрүүлээд байгаа. Ийм одоо хурдан мөр байна. За ингээд ихэнсний мөрдийн уралдааны өнгөн дээр гараад ирсэн бол Баян хонгор аймгийн Өлзий сумын Дөрвийн хурдан хээрмэр амын үзүүн дээр. За бундан намтай холмор жирэн газрын нээжинд гарч ирээд сайн амар удаа явчих чинь вэ. За араас нь одоо хээрмэрийг ахаад хөдлөглөө. Тоос нөрөөтэйгөө хөдөлж байгаа мөр байна. Өнөөдрийн хатанд холмор хээрмэр хоёр жирэн ойрхон уралдаж мэдмээр төлтэй байгаа юм байна. За хээрмэрийг ямар ч сан аваачаад одоо залгуулах юм байгаа байлгүй дээ. За Монгол улсын авраг малчин сэрээ хүүгэн зэмбүү гэдэг хүн бол одоо өнөө жил одоо 2000 грамм малд олсон. За нарийн дээд сумынхаа хамгийн олон ямаан зүрэгтэй хүнээр одоо тодорсон байгаа 700 грамм ямаад олж нарийн дээд сумын хамгийн олон ямаатай хүнээр Монгол улсын авраг малчин сэрээ хүүгийн ондог зэмбүү одоо тодорсон байгаа. За төрсөн ахын одоо орондоо сэрээ дөржигчтэй хүн байдаг. Ахаад одоо төрсөн ахын Монгол улсын авраг малчин дэгд дөржгээд удмааран бол одоо малч утмын зайхан улсууд байгаа. За ингээд ари хэдэнбэрнийх нь өнгөн дээр Баттогтоолын хурдан халиумөр хэвээрээ. За тогтоолын халиумөрний ард тал дээр холмор нь одоо залгаж ирсэн байна. Өвөрхөн аймгийн нарийн дээд сумын сумын алдарт яаж Бачиргалын хурдан сартай холмор араас одоо туулаад айргийн дөрөв дээр ороод ирсэн уушилж байгаа. За түүний ард тал дээр нь Өвөрхөн аймгийн нарийн дээд сумын сумын алдарт яаж Бат Монголын хурдан завдирмөр орж ирсэн байна. Шар утастай өгөөтэй завдирмөр өнгөн дээр нь 194 номертэй сүүлний болдог хөрөмөр нэг одоо орж ирсэн байх юм да. За энэ одоо замаас орж ирсэн нөхдүүд юм шиг байна. Ахаад одоо сүүлэн шуугаагүй сайхан алагмөр одоо ороод ирсэн байгаа. Дүрсгүй хоёр нөхөр одоо замаас орж ирсэн юм шиг байна. Энэ дэлгэсний харагдаж байгаа хөрөнгө хэлцэмрүүд одоо Өвөрхөн аймгийн хайрхан дулаан сумын яаж Бамдрагчийн хөрөнгө хэлцэн гэдэг мөр орж ирсэн бол за төмөр үйгийн хурдан бормор төөлсөөр байгаад одоо ардан мөрдөө нэлээд лавхан шургаж орж ирсэн байна да. Мэхэл одоо хойноос тулсан байгаа. Өвөрхөн аймгийн нарийн дээд сумын яаж төмөр үйгийн хурдан бормор одоо үзүүрийн нэг одоо 7 мөрний ардаар 8 дээр ороод ирсэн байгааг үзэгчтэй ахын хараа. Ари хэдэн мөрнийх нь өнгөн дээр цэжнэтэй сайхан хөрөмөр урьшлаад байгаа. Энэ бол одоо цээловгийн хурдан хөрөмөр нарийн дээдээс мордсон байгаа. Наадад нь Баян хонгор аймгийн Өлзий сумын Батцангилын хурдан харамар ороод ирсэн байна. Хамгийн ард талд нь энэ Баян хонгор аймгийн за Өвөрхөн аймгийн нарийн дээд сумын Бямбад огцны хурдан халагмөр ус одоо орж ирсэн урьшаалаа. Өвөрхөн аймгийн хайрхан дулаан сумын Батцаахны хурдан цоохормор одоо энэ хөлбөрнийхөө ам үзүүн дээр нь урьшаалаад байгаа. За давхил дундан шилгээгээд байгаа тэр жижигхэн үгэд харамар Баян хонгор аймгийн Өлзий сумын Батцангилын харамар юм шиг үзэгчтэй. Өнгөн дээр нь бол одоо цээловгийн хурдан хөрөмөр урьшаалсан. За Өвөрхөн аймгийн нарийн дээд сумын үе төмөр үйгийн хурдан бормор одоо араас тугуухан дөөсөр угаад
бүрийн ард мөрлөө нэлээд давхан шаргасан байгаа та өнгөний хэдэн мөрөн дээр зүгээр очиж амжилт юм болоогүй юм болоо төмөрөлгийн хурдан алдсамар гарсан цагаас эхэл сайхан дарахын дурлцсан одоо бас л нэг 6-7-гийн мөрөн дээр уучлаад байгаа. За вандрагчийн хурдан хүрэн алдсамар Өвөрн аймгийн хайрхан дулаан сумаас одоо ирсэн байна. За энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан хулмрууд одоо Өвөрн аймгийн нарийн дээл сумын алдарт байж Бачралын хурдан сартай хулмроо Хэнтэй аймгийн гүшэртэй ийм одоо хурдан мөр байгаа. Уртлаг дуухан дэвлэнтэй сайхан хулмар бас л өнөөдрийн наадад ихэд хондоо хойноос түтгүүр дуухан гарч ирсэн байгаа та. Дөрөв уучлаад байгаа. За Батман Монголын хурдан завдар гэдэг мөрт нь одоо 4 рүү ороод ирсэн юм шиг байна. Өвөрн аймгийн нарийн дээл сумын алдарт байж Батман Монголын хурдан завдар мөр 4 рүү орж ирсэн. За ингээд одоо их насны мөр орж ирэхэд нарийн дээл сумын нямдрчийн хурдан хулмар төрүүлэн ирс Монголыг үйлсгсэн бол Баян хонгор аймгийн үлдээ сумын дөрвдөрмийн хурдан хайрмар хамаа үзүүн дурталаа. Хайрхан дулаан сумын байж Батчрын Батгтоолын хурдан хадамар айргийн мөр дурталаа. Нарийн дээл сумын алдарт байж Батман Монголын хурдан завдар мөр айргийн дөрөв дурталаа. Ихэд хойноос дуусаар аваад айргийн дөрөв дурталаа. За айргийн давдын Өвөрн аймгийн нарийн дээл сумын 1-р өгийн сумын алдарт байж Бачралын хурдан сартай хулмар одоо орж ирлээ. За хулмар бас л одоо хойноос дуулсан да. За 6-д бол одоо Өвөрн аймгийн хайрхан дулаан сумын байж вандрагчийн хурдан хүрэн халдсамар орж ирлээ. Тэг 94 номер дэмэрт хүрэн халдсамар бас л одоо гарсан цагаас эхэл сайхан дарахын дурлаад байсан. За хойноос дуулаад байсан нарийн дээл сумын төмөрхөгийн хурдан мурмар арайхан харигчдаг долоо дурдалаа. За арай жоохон эртхэн гаргаж ирсэн бол үзүүрлүү шургаж мэдмээр да төмөрхөгийн хурдан халдсамар тархилж уралцаар байгаа одоо 8-д орж ирж байгаа харагдлаа. За ари хэдмэр одоо хөөнд үх юм аа. Өнгөн дээр нь жижигхэн хүүхэд хүрмөр ороод ирсэн байгаа. Тэр бол одоо Сүхбаатар аймгийн Монгон одоо Өвөрн аймгийн нарийн дээл сумын 1-р өгийн уяаж Ганзаргийн хурдан хүрмөр өнгөн дээр нь байна. Цээжнэтэй ахаад одоо сартай хүрмөр ороод ирсэн байгаа. Тэр бол одоо Цээловгийн хурдан хүрмөр, Эрдэнэ сүрэнгийн хурдан хээр алагмар байна. Бям тогтгийн хурдан алагмар байна. Жамблын хурдан хармараас одоо нэлээд агурхан орох шиг боллоо. За ингээд Ганзаргийн хурдан хүрмөр, Эрдэнэ сүрэнгийн хээр алагмар, Цээловгийн хурдан хүрмөр, Бям тогтгийн хурдан алагмар. За Жамблын хар гэсэн ийм хэдмэр холбоотой орсон. За энэ бууруулмар одоо Бацаахны хурдан цоогормороо. Хайрхан дулаан сумын Бацаахны хурдан цоогормор морь тэргэнгүүд одоо 3 дээр хэсэг оролдоод байсан 15-д орох шиг боллоо. 50 номер дэмэрсэн хонгор бууруулмар Өвөрн аймгийн хайрхан дулаан сумын яаж Эрдэнэ нутгийн хурдан хонгор бууруулмар юм байгаамаа. За ингээд хайрхан дулаан сумын яаж Эрдэнэ нутгийн хурдан хонгор бууруулмар 16 турталлаа. 17-8-2 мөр. За хоёулаа нөгөө номергүй мөрдсөн 2 бууруулмар холбоотой орж ирсэн. Өвөрн аймгийн нарийн дээл сумын мегмрын буурал, ган дүмрийн буурал гэсэн 2 мөр одоо хоёулаа бас одоо холбоотой 17-8-аар орж ирлээ.
За энэхүү Өвөрхөн аймгийн нарийн дээд сумнаас зохион байгуулагдж буй нарийн дээд сумын 3 дугаар үеийн малчин ард Монгол улсын авраг малчин Сэрээ өвгийн нундаг самбуугийн улсын авраг малчин цолын медаль баяр цангал наадмын хурдан их насны мөрдийн уралдаан төрүүлж яригдсан хөдөлгөөний алдар цолыг дуудаж шагналыг гардуулан өгж байна. Түрүү мөнгөнд дурдсан Өвөрхөн аймгийн нарийн дээд сумын 2 дугаар үеийн сумын алдар твэ цэвэн зэндийн нэмдэрчийн хурдан хулмарны бай шагналыг Монгол улсын авраг малчин Сэрээ өвгийн нундаг самбуу гардуулан өгж баяр хүргэж байгааг үзэгчтэй авч нарж байна. За түрүү мөрийг 500 мянган төгрөгөөр шагнаж өрөмжүүлсэн. Амун үзүнд баян хөнгөр аймгийн үлдээ сумын дөрвдөрмийн хурдан хайрмар урдалсан бол Өвөрхөн аймгийн хайрхан талаан сумын Батчрын бүтгэгчдийн хурдан халиумар айргийн 3 дурталж нарийн дээд сумын алдар туяаж Бат Монголын хурдан зэвдэрмэр айргийн 4 за айргийн давд мөн одоо Өвөрхөн аймгийн нарийн дээд сумын 1-р үеийн сумын алдар туяаж Батчралын хурдан сартай холмор тус урдалж ойсон эзэн унсан үгэд наадамчин олдон байсаглаа. Ингээд түрүүлж яригдсан мөрдийн шагналыг бас одоо улсын авраг малчин Сэрээ өвгийн дондог самбуугийн хүүхдүүд нь бас одоо гардуулан өгч баяр хүргэлээ. Өвөрхөн аймгийн нарийн дээд сумын 2 дугаар үеийн уяач цэвэн зэндийн ямдэрч гэдэг. Дондгонхын наадамд энэ хулмар маань түрүү мөнгөнд хурдсанд нь туйл их баяртай байна да. Энэ хулмар маань энэ жил гавчаа 6 настай мөр 7 орлоо. Энэ мөрийг маань үйж өгдөг манай Бачлах та баярлж авдаг айлээ да. За Баянгор аймгийн үлдсэн эцэм бай. Залуу уяач дөрвдөр гэдэг хүний манай төр сах юмэр байгаа маань. За сум багта их лоо орсон мөр байгаа юм. Энэ доромтын баян гутга мөр байгаа маань. За ингээд одоо энэ жилдээ ингээд 7 оруулж 6 орж байгаа мөр байгаа маань. За наадамч та бүхэнд баярсан талархснаа илэрхийлье. Хайрх төрсөн ээж энэ өлгийн нутаг төрсөндөг угарлан нарын дэлхээ манай аав ээж. Одоо хайрхан 1-р угай малчин хүн байна. Батчраа ухта батхтай бол. Амжилт нь шөдлөөрөнд 2 орсон үрэл би сэтэн жолооны сент очроос авч ийж манай айцаас. Тэрнээс хойш 10-аад орчлоо. За би Өвөрхөн аймгийн нарийн дээд сумын 3 дугаар үеийн сумын алдар туяаж хаан төмөр гэдэг хүн байна. Тэгээд энэ ухаамар болох Өвөрхөн аймгийн 4 дугаар үеийн сумын алдар туяаж Бат Монгол гэдэг ахын маань мөр байгаамаа. Тэгээд энэ сайхан урдан буян бас энэ сайхан улсын сайн малчин наадамд сайхан дахиж айргийн 4-т орлоо. Тэгээд энэ ухаамар манаас энэ жил 6 оролт 4 айргаж байгаа ийм сайхан буян байгаамаа. Тэгээд улсын сайн малчин бас нондгоо ахта Сэлгэр анги болсон 4-р онд өвсөн сайхан байж уурлуудын буян шиг бодоо тараа шиг бомар сайхан үсэх гоё гэж өрөөё. Наян 6 онд айл гэр болоод 30 гаруй жил нэг эрүүлтэй амьдсан 8 хүүхэдтэй. За битэл чинь 2000 оноос малдаар гараад одоо 10 гаруй жил малдаар маллаад эдийн зэрэгтэй явж байна. Одоо энийг далимдуулаад ханьдан болон өөр хүүхэдтэй сайхан бүхнийг хүсье. За одоо ч тэгээд одоо энэ жил одоо цагаагаар одоо тэгээд хаа газар одоо зүүншлэг ингэж яхан тааруухан одоо иймэрхүүл байна. Гэхдээ одоо яхан одоо хувь энэ дүүгийн хувьд одоо энэ жил одоо ингэж мянгат улсын авраг цолоо авсан ахад игдэр чинь бас мөн бас улсын авраг малчин ийм удмаараа ийм малчин сайхан ийм улсууд байна. За улсын авраг малчин болсон дондох самбахын гэр бүл өөрөө бүгдд нь нарж байгаа сайхан өгсөн. Өнөөдрийн сайхан наадам сайхан болж нар хурд гიშэрсэн. Бас нэг 3 нартай биш сайхан сэрүүхэн тийм сайхан өдөр байна. Хөлөг морд нь хурдан байна. Морд өвчтэй сайхан оруулж ирж байна. Тэгээд энэ орон тоглолт ирсэн дондгахынхаа ах дүүцэд нь найс нөхдөд нь бүгдд нь сайхан өгсөн. Орон цугларсан наадамчид төмөндөө одоо энэ өдрийн амар амгалан гайлт манай сумд одоо улсын авраг малчин шинээр төрөөд
түүнийхээ одоо мялаалга наадмыг хийж байгаа нь бид одоо иргэн мөний хэвэд талархалтай байна. За өнөөдөр манай дүү Дондог самбуу улсын аварга малчин болсон энэ жил тэгээд цолныхон баяр наадмыг тэмдэглэж өнөөдөр морь оруулалт бүх хөрөлдүүлж ингэж нарийн тээлчүүдэн баясгаж наадам хийж байгаад би туйл их баяртай байна. Тэгээд дүүдэн болон нарийн тээлчүүд болон дүүгийнхээ үр хүүхэд одоо наадам жоолондоо ад зэрэг сайн сайхан бүхнийг хүсье доо. Наадамд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд Дондог самбуу гэр бүл төрсөн ах дүү элч нар нь дүүнэр нь бас хөлтөл үзүүлж байна. Ингээд хамгийн томоохон орондоо сэрээдэрч эгч тэрнэдэд Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан Алтан гацсанд ийм хүн байна. Дараагийн хүн бас ахна төгөрсрөн барилгын яамны архитект хариуцсан ажилтан Монгол улсын Алтан гацсанд ийм ихэнх гишүүн бас гэр бүлийнхээ хамт хүрэлцэн байна. Мөн Эрдэнэ эргэж манайхаа одоо хамтахгүй зай өрмөрөөр нь гэр бүлийн хамт хүрэлцэн ирсэн байна. Шагдар жахан гэр бүлийн хамт ирсэн байна. Батьямда ахын өнөөдөр бас ирээгүй гэсэн гэр бүл үр хүүхдүүд нь бас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд бас Эрдэнэ сүрэнгийн гэр бүл байж байна. Наасан дорж байгаа бүх хүмүүс эрүүлийн хавцаа сайн сайхан бүхнийг хүсэе. Ингээд дүүгээ Монгол улсын аварга малчин болсон явдлын баяр хүргэж цаашдын хөдөлмөрт нь улс орондоо хийх хүсэе байна. За энэ хоо 17 дугаар жирны гал дахиад жилийн зуны хаддаг сарын шиний 24-ний энэ бэлэгдсэн өдөр улсын аварга малчин зорныхоо медалийг төмөн олонтойгоо хуваалцаж буй Өвөрхөн аймгийн нарийн дэсмийн 3 дугаар угийн малчин ард Монгол улсын аварга малчин Сэрээ хүүгийн нумныг самбууд за түүний одоо төрсөн ах болоод эгч дүүнраас нь энэ хоо баяр хүргэж хүндэтгэл үзүүлж байгаа торгон мөчийг үзэгч та охин харж байна. Өнөртний дүүгдээ нүүдэлчин Монгол төмний уугуул хөдөлмөр болсон мал маллах арга ухаанаа одоо дээдлэн шүтэж Монгол улсын аварга малчин эмээг эрхэм зайхан алдрын зэрэг төрүүлсэн Сэрээ хүүгийн нумныг самбуу их төмөн олонтойгоо аварга малчин зорныхоо медаль баяр зангал наадмыг өргөн дэлгэр одоо зайхан тэмдэглэж за ихэнсний мөрдийн уралдаан болон хүчит өхийн мөрөлдааныг бас одоо амжилттай зайхан байгуулсан ингээд хүчит өхийн барилдаанд одоо төрүүлж үзүүлсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бас одоо шагналыг гардуулан өгч баяр хүргэх гэж байгааг үзэгчтэй охин харж байна. За ингээд Өвөрхөн аймгийн нарийн дэсмийн 3 дугаар угийн Монгол улсын аварга малчин Сэрээ хүүгийн нумныг самбуугийн улсын аварга малчин зорны медаль баяр зангал наадам энэ өдөр өргөн дэлгэр зайхан зохион байгуулагдаж Өвөрхөн аймгийн нарийн дэсм буюу алдартан ивэтнүүдийн өлгийн зайхан нутаг сайн аймгийн хан хөгшний өшөөнд одоо хол ойрын олон зайхан зочид төлөөлөгчд хүрэлцэн ирж өргөн дэлгэр зайхан наадам зохион байгуулагдлаа. За ингээд энэ өдөр бас одоо улсын аварга зорны медаль баяр зангал наадамд одоо харилцсан хүчит өгчүүдээс одоо төрүүлж үзүүлсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд энэхүү улсын аварга малчин Сэрээ хүүгийн Дондог самбууга шагналыг гардуулан өгж баяр хүргэж байна. Баян хонгорын баасан бод одоо төрүүлж 400 мянган төгрөгийн шагналыг одоо гардан авч байгааг үзэгчтэй охин харж байна. За ингээд энэ өдөр одоо төмөн олонтойгоо улсын аварга малчин зорныхоо медаль баяр зангал наадмыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэсэн Сэрээ хүүгийн Дондог самбууга энэхүү хүчит өгчүүдэд одоо шагналыг гардуулан өгж баяр хүргэж байна. За энэ хөрхөм үзэгчтэй охиндоо төмний студийн уран бүтээлч хамт олон Өвөрхөн аймгийн нарийн дэсмнаа зохион байгуулагдсан улсын аварга малчин Сэрээ хүүгийн нумныг самбуугийн аварга малчин зорны медаль баяр зангал наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. 5 эрдэнэ мал сургаан дээдлэн шүтсэн улсын аварга малчин Сэрээ хүүгийн нумныг самбуугаадан Монгол улсын хөдөлмөрийн баатар болохын өрөөл дор энэхүү нэвтрүүлгийн чиргаая. Атууны GPS байршил дамжуулагч. Атууныхаа байршлыг утсандаа мессежээр болон интернетээр хүлээн аваарай. 8811 3315. Төмний их entertainment үзүүлж байна.
Эрхэм хүнд үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай, сүрэг дарган сайхан намарцгааж байна уу? Төмний студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний хөрөнгө төлөвлөлтөд хамтран биеийн удирдлагын тооллын 17 дугаар жарны алтан уншлаг тэмээх гал дахиад жилийн намрын ихэнх сарын шинийн 9-ний хөлзийн өшөр үрдсэн энэ үлэгт сайн өдөр буюу 2017 дугаар оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дундгой аймгийн Дэрэн сумын малчин ард шарын зүг агсны өр хүүхдүүд ачтын нараас нь Дундгой аймгийн Дэрэн сумын 2 дугаар угийн нутаг хамар ус 3 овоотын ингэр зохион байгуулж буй Дундгой аймгийн Дэрэн сумын сарвал ургаадын зайлчин дөрвзүвийн нэдэмдийн хатан бүү ээж хүндэтгэлийн их баяр зингэл наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. За намрын энэ нар хурд гişэрсэн алгар сайхан өдөр зохион байгуулагдж буй хатан бүү ээж хүндэтгэлийн их баяр зингэл наадамд хол ойрын олон сайхан зочид төлөөлөгчд нутгийн ахын дөөс за найз нөхдөд одоо өргөнөөрөө өрөлцөн ирсэн өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж за урлаг соёлын зөвлөлтнөд аяадууны мэндчилгээ өргөн биелж байгааг хөзөгчтэй авах харж байна. Ингээд өнөөдөр бас Надин тугай маань үр хүүхдүүд нь ээжигээ баярлуулж энэ сайхан арга хэмжээнд зохион байгуулж байна. Бид бас Надин тугайгаа мэднэ өсгцгээс эхлээд мал дээр малын бэлчээрт ингэж өтлөг хүртлээ явсан өнөөч явж байгаа ийм сайхан буруу аваа 7 сайхан өгöd өсгөж үүний 5 нь бол малчин өөрийнх нь малч удмыг залгсан ийм сайхан бас нутаг хонхортой нэртэй ийм хүмүүс байгаа. Ингээд өнөөдөр Надин тугайдаа тааштай одоо уртудаа насалж үр ач учаараа тойруулж ингээд сайхан урт наслаараа гэсэн ёроолыг дэвшүүлээд бас аймгийн засаг даргын зүгээс аймгийн засаг даргын бахимжаа аймгийн хүндэт тэмдгээр шагнасныг алдуулъя. За энэхүү Дундгой аймгийн Дэрэн сумын 2 дугаар угийн нутаг зохион байгуулагдж буй Дундгой аймгийн Дэрэн сумын сарвал ургаадын сайлчин сумын 6 удаагийн авраг сайлчин дөрвзүвийн нэдэмдийн хатан бүү ээж хүндэтгэлийн их баяр зингэл наадам өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж за Дундгой аймгийн засаг дарга Дундгой аймгийнхаа хүндэт иргэнээр ус одоо өргөмжлөлөө. За энэ цаг мөчид одоо нутгийн ахын доос найз нөхөд за мөн одоо үр хүүхдүүдээс нь хатан бүү ээж дөрвзүвийн нэдэмд гойдаа энэхүү хүндэтгэл үзүүлж байгаа торгон мөчийг үзэгчтэй харж байна. За мөн дүүжлэн одоо өнөөдөр хатан бүү ээж хүндэтгэлийн их баяр зингэл наадмыг түмэн өсөнтөө овоолцож буй сарвал ургаадын сайлчин дөрвзүвийн нэдмэд гуй за үр хүүхдүүдтэй бас одоо энэхүү хүндэтгэл үзүүлж гарын бэлгэн ардуулан өгж байна. Баяр хүргэе. Өнөөдөр бас одоо энэ намрын ихэнх сарын шинийн 9-ний энэ сайхан одоо нараа ясан налгаар сайхан өдөр бас одоо хатан бүү ээж гэж энэ сайхан хүндэтгэлийн баяр зингэл наадмыг одоо өөрөө хөхөд нутгийн зан олонтойгоо сайхан тэмдэглэж байгаа тийм ээ. Баяр наадмынхаа сэтгэлдээс бидэнтэй хаваалцахгүй. За энэ цогцолцсон тохиолдолд одоо ирж намайг одоо дэмжиж тусалж одоо талархсан дэх баярлж байна. Тийм бүгдэн тийм өөрөөс нь удаан жагаж юм хэрэг сарвал эртээ нааштай одоо бүгдээрээ өрөө сонсон өрөөдөөс гарсан ялгаагүй. Өдөр одоо хэд хүрж байгаа вэ? Хэдэн өгөө төрөөлж өссөн бэлээ? Би одоо 967 тад болж байгаа юм. Тийм тэгээд би одоо 7 хүүхэд амт зэрэг байгаа 7 байгаа. Цөмөрөө болсон 5 өдөө байдаг. Хэдэн мянгат үлээ 100 мянгат тийм сайн сайхан амьдарч байгаа. Нарам сотоо сайхан малчуудын хүмүүс өнөө тийм удам судрахын талаар байна. Малчуудын хүн би бол одоо насаар ээжийн гардаг ээжийн гардаг мал дээрээс тэгээ одоо нас тэтгэж хараад одоо очиж хүүхэд хардаг ажилтаа болсон зөв дэлгэхдээ маад болж байгаа юм байна. Сайлж мэлцэн зэнтэй бас болчихсон удаатай. Тийм засагтай чинь сэтгэсэн зүтгэж эсийг өнгөрсөн дөө. Түү сайн явах энэ одоо сайхан бас одоо хамтартай энэ нэрөнтэй явахад бас одоо сайн ханы одоо төшөөдлөгөөр авах тийм ээ. Ханы хантараас одоо орсон шүү дээ. Одоо миний ханы цагаан шар гэж сайн хүн байсан. Атууч насаараа дуу маллсан. Олон дооны хүндтэйлдээ хоёр аашааншангүй тийм хүн 52 наснаа хайлж би хэдэн 7 онцоо хүүхэдтэй үлдээ цөмийн айл хэрэг болгож одоо хөл дээр нь босгосон. Би их өөрөө хүлээж хоцорсон учраас тэрийг бол би өөрийгөө биелүүлсэл гэж боддог доо юм. Тий. Одоо тэгээ бид үгдээ тэнгэрээс харж байгаа ба миний хань гэж бодож байна. Тий. Энэ жил бас одоо таны хөлзөө гэдэг баяшаас одоо төрийнхөө хөрс ингээл наадам соёл үрэ одоо сайхан
хордлол 6 хордлуулсан байгаа шүү дээ тийм ээ. Тэр санаандгүй байтал энэ маань одоо аваагаа үлж ер нь манай морь үйдэг хүн байсан. Тэгээд эднэр бол би ч энийг тасралтгүй нэг хэсэг дагсан. Гэхдээ ахын ч үежил байсан. Тэгээ энэ жил бол санаандгүй байтал тэр 6-ад араасаа орж 6-ад орсонд би их баярлсан. Ер нь бол бас дайжгүй. За өнөөдөр бас одоо энэ сайхан хүндэтгэлийн наадамд үргэлжлүүлсэн хол орой одоо олон сайхан зочдлоологчид наадамч олон байгаа шүү гэн тийм ээ. Энэ сайхан одоо улсууд бас баярын мэнд төрөхгүй байна. За тэгээд одоо бүгдэнд нь намайг одоо ингэж хүндэтгэж талархаж ирсэнд одоо бүхөө одоо энэ цуглар сонголтын түмэндээ чин сэтгэлээсэн баярлж байгаагаа хэлье да. За өнөөдөр одоо энэ сайхан өдөр таны одоо ээж Дөрзүүн Эдмэд гэдэг хүн хатан мөвөө ээж гэж энэ сайхан хүндэтгэлийн баяр зангал наадмыг төмөн олонтойгоо одоо өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна тийм ээ. Баяр наадамгаас сэтгэлдээ зүйндээ аваалцахгүй өөрийгөө бас одоо сайхан танилцуулахгүй тийм. За баярлалаа. Намайг Нэтрэмтийн Баяндаа гэдэг Нинөгчний хамгийн том хүү доороо 6 дүүтэй. Тэгээ бид 1-2 дугаар зэргийн одонд ээждэн зэрүүлж хатан буваа ээж эсрэг наадам зохион байгуулж байна. За миний ээж 10 жил дараалан Гүүний саамны аймаг сумын аварга болж байсан ажилсаг гавшгай малчин заяатай Монгол эхөө. Дүүнэрийг бас одоо сайхан танилцуулахгүй юм аа. Ингээд дүүн баан хаагур одоо ямар ажил төрөл. За миний дүүнэр бүгд ирээсээ малчин. Ээжийнхээ ажилсаг зан чанарыг өвлж хөдөлмөрч занг өвлсөн. Малчин заяагаанд дээдэлсэн. Бүгд мянгат малчин болсон. Энэ ээжигийн шагналсан шагналтай бараг. Хаас одоо ээжийн энэ сайхан хүндэтгэлийн наадамд үргэлжлэн ирсэн нутгийн энэ сайхан зан олондоос сайхан баярын мэнд төшөөлөх байна. За баярлалаа. За үргэлжлэн ирсэн нутгийн зан олон анханд үстэй баярлсан таснаа илэрхийлье. Мөн их баярлж байна бид нар. Тэгээ хамгийн сайн сайхныг хүсье дөө. За би энэ наадамд ирсэнтэй баяртай байна. За энэ Дөрзүүн Эдмэд гэдэг энэ хүн бол одоо миний нөхрийн төрсөн дүүн, яг дараах дүүн. Тэгээ бид нар бол одоо багаасаа эднэртэй ойрхон цуг ерөөсөө одоо эгч дүүсийн холбоотой ерөөсөө манай өвгөн бол хамгийн хайртай дотны дүүн бол энэ Эдмэд байгаа юм. Тэгээд одоо хөдөө ирсэн ч гэсэн эднийдээ ирнэ. Эднийх бол олон сайхан хүүхэдтэй. Хүүхдүүд нь бол бүгд малч удамтай, аав нь үлэг сайхан малчин, хурдан морьтой, цогон шар гэдэг хүн байсан. Тэр нь бол одоо эрт бурхны оронд явсан. Ингээд өнөөдөр энэ хүүхдүүд нь одоо энэ ээжийнхаа энэ буян заяаг дэлгэрүүлж нутаг орныхоо ах дүүс биднийгаа энэ сайхан нар хур тэгшэрсэн энэ сайхан төрлөх нутгийнхаа дэнж дээр наадам зохион байгуулж байгаад бол үнэн сэтгэлээсээ баярлж байна. Тэгээд дүүдээ бол одоо энэ найр наадам сайхан зохион байгуулж байгаа энэ дүү нартаа болон одоо нутгийн зан олонд нь баярал талархснаа илэрхийлж байна. За энэхүү бидний өдрийн тоолын 17 дугаар жарны халтан хүншлэг тамирх гал дахиад жилийн намрын ихэнх сарын шинийн 9-ний үлэгт сан өдөр Дундгой аймгийн Дарин сумын 2 дугаар угийн нутаг Хамар ус 3 овоотын ингэр зохион байгуулагдаж буй Дундгой аймгийн Дарин сумын Сарвул ургаадын зайчин Дөрзүүн Эдмэдийн хатан бүү ээж хүндэтгэлийн их баяр зангал наадмын хурдан их насны мөрдийн уралдаан шанд шалга холгоод гарааны зурхаар хөдөлгөл бэлэн болсон байна.
За энэ өдөр одоо ээжийнхээ Хатанбүвэ хүндэтгэлийн их баяр цэнгэл наадмыг Дундгой аймгийн Дэрэн сумын ядуучин Шарын зүг агсны өр хүүхдүүд альтанараас нь өргөн дэлгэр сайхан зохион байгуулж байна. За Дундгой аймгийн Дэрэн сум гэдэг бол одоо эртээр үеэсэн бас одоо эрдэм дөгс уяачид эрдэнэ хурдан урт хөдөлмөр зорон алдартай авиатуудын үлгэн нутаг бол Дундгой аймгийн Дэрэн сум байгаа. Удган зэнкэр зэрэглэн мэндийн хатаг шиг биелсэнхэн байдаг дуу хуур айргийн үлгэн нутгийнхаа хоймор талд нь оршдог Дундгой аймгийн Дэрэн сумын 2 дугаар үеийн нутаг тийнхөө Дүрзүйн эдэмдийн Хатанбүвэ хүндэтгэлийн их баяр цэнгэл наадам өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж өнөөдрийн их баяр цэнгэл наадмын хурдан их насны мөрдийн уралдаанд газраас ударсан 40 номон хурдан дүмэн эхөөд шанд шилгахаар гарааны зурхаар хөдөллөө. За энэ өдөр бас одоо Түмэн олонтойгоо Хатанбүвэ хүндэтгэлийн баяр цэнгэл наадмыг өргөн дэлгэр сайхан зохион байгуулж буй Дүрзүйн эдэмд тугай 5 сайхан хүүхэд нь одоо малчин ард түмэн байгаа. За 7 хүүхэд одоо дөрвөлэн өсвөсний 5 нь одоо мал сүргэн одоо атгуулан малж мянгат малчин болсон байгаа. За өнөртний дүүгдээ нүүдэлчин Монгол түмэн нартын бууралт осон 800-ыг одоо хэлээсэн байдаг. За ингэхдээ бол одоо бас Монгол хүний уугуул хөдөлмөр маллах харин малчин хүний дээд хөдөлмөр морь уйхаа гэж бас одоо нэгэнтээ хэлсэн байдаг. За өнөөдөр бас одоо энэ Хатанбүвэ хүндэтгэлийн наадмыг зохион байгуулж буй Дүрзүйн эдэмдгэн баггүй Шарын үлцээ гэдэг үеж ардын хэв солын 96 жилийн үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёлынгийн уралдаанд хурдан хөнгөр буурлуурайган 6 хурдлуулсан юм одоо сайхан дүүхтэй. За ингээд хурдан их насны мөрдийн уралдаанд газар суулгарсан 45 хурдан хөлгүүд энэ их уралдааны тэнгэр дор алтан доосон өргөн шанд шалгаар гарааны зурхаараа хөдөлсөн байгаа. За өнөөдрийн энэ Дундгой аймгийн Дэрэн сумын 2 дугаар үеийн нутаг хамар ус хуран уваатын ингэр зохион байгуулагдж буй энэ хүндэтгэлийн их баяр цэнгэл наадам Дундгой аймгийн Дэрэн дэлгэр зогт Адаа цаг сайн цагаан хул сум за мөн одоо Төв аймгийн Баян өнжөөл Баян цагаан зэрэг одоо сумдаас эрдэм дөгс уяачаад эрдэнэ хурдан хурц хөлөмөртөөгөө өрөлцөн ирсэн өргөн дэлгэр сайхан наадам одоо зохион байгуулагдж байгаа. За намрын ихэнх сар гард найр наадам бас одоо өндөрлөг талбайн орж байгаа хэдиж өнөөдрийн их баяр цэнгэл наадамд одоо 40 хурдан их насны мөр мордож байна гэдэг яахан аргагүй одоо өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдж байгаагийн нэгэн ном одоо илэрлэл нь одоо хаах. За эдэн дотор бол одоо өнөө жил хурдан байгаа олон зартай хурдан хөлгүүд одоо өрөлцөн ирсэн байгаа. За энэ дэлгэсний харагдаж байгаа шар тийшмнэтэй ногоон овцтой хүүхэдтэй хээрмөр хэдэн өнгийн өмнөөс одоо төрийн их баяр цэнгэл наадамд харагдсан бүлтэн бүр азраны медаль баяр цэнгэл наадамд аман хүзүүнд орлуулсан Дундгой аймгийн Дэрэн сумын Монгол улсын маллаа гэж гүнжрийн намбай унахан адуу Дундгой аймгийн Дэрэн сумын аймгийн алдартай Намжилмаагийн Жулуун Баатарын өлзий сайхны хурдан хээрмөр мордсон байна. Түүний ард талд нь явж байгаа Сэнкэр зээжнээтэй сайхан бормор одоо Дундгой аймгийн Дэрэн сумын Дашин мэр сайхны хурдан бормор гэж одоо Орон аймгийн Баян дунд сумын сумын алдартай байж хан зүргийн дэвтэрэнгийн унахан ийм одоо хурдан мөр байгаа. За Дундгой аймгийн хул сумаас одоо аймгийн алдартай байж жаргал сайхны эрдэнэ дөгс гэдэг залуу одоо ордон цагаан мөртөөгөө хамар цагаан хөрөн мөртөөгөө бас одоо ирсэн байлаа. Мөн одоо Дундгой аймгийн хул сумаас Монгол улсын алдартай Мэндээгийн бэр сайхны хурдан адуу хул сумын чулуу хүүгийн анх баярын хурдан соёлон хөрөмөр ирсэн байлаа. Хэдэн хоногийн өмнө өвөр хөвг аймаг зохион байгуулагдсан Монгол түмний мөрний их шүтээний наадамд харагдсан за хөржидөө Дундгой аймгийн Дэрэн сумын 2 дугаар үеийн нутаг хамар ус хуран уваатын ингэр зохион байгуулагдж буй Дундгой аймгийн Дэрэн сумын Саравал ургаадын сайлчин Дүрзүйн эдэмдийн Хатанбүвэ хүндэтгэлийн их баяр цэнгэл наадмын хурдан их насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан харагдажээ. Ногоон овцтой хүүхэдтэй сайхан хонгормор гараад ирсэн байна. Дундгой аймгийн дэлгэр зогт сумын Монгол улсын алдартай Цэрэндэхгүй Цэрэн болын хурдан хонгормор цээжний хэдэн мөрөнд гараад ирсэн уршиж байгаа харагдлаа. За ингээд өнөөдрийн их баяр цэнгэл наадмын үзүүрийн 3 мөрөн дээр 2 сайхан хонгормор гараад ирсэн байгаа. Энэ бол одоо Дундгой аймгийн Дэрэн сумын аймгийн алдартай Мандрагийн сасар урмын юу од хүүгийн хурдан хонгормор нөнгөн дээр хол мөрөн найргийн урагдар гараад ирсэн уршиж байна. За ам хүзүүн дээр одоо Сэнкэр замцтай хүүхэдтэй сайхан хүрмөр ус одоо гараад ирсэн. Өнөөдрийн наадмын их насны мөрдийн уралдаанд дөнгөж эргээд одоо зул задарсан үзүүрийн 3 мөр одоо сэргэн болсон байгаа. За 1998 оны Баян цагааны даншиг наадам шүтлэн үрээ ам хүзүүдүүлээд зээр даг дөрүүлгэж байсан Мандрагийн сусар урмын од хүүгийн 2 хонгормор хоёулан гарч өдөлсөн. Ари хэдэн мөрнийхэн өнгөн дээр Дундгой аймгийн Дэрэн сумын үе зундуй жимцэн чулуун бүргийн хурдан хүрэн халтмар гараад ирсэн уршилж харагдаж байна. Ягаан овцтой хүүхэдтэй дахиад сайхан ухаан зээрдмэр гараад ирсэн Дундгой аймгийн дэлгэр зогсон үе хомсрынгийн буян дэлгэрийн хурдан ухаамар гарч ирсэн болтой байна. За энэ ард талд одоо хийн дээр яваад сайхан цагаан мөр хэдэн хоногийн өмнө өргөн аймаг зохион байгуулагдсан Монгол түмний мөрний их шүтээний наадамд аман хүзүүнд урдсан Дундгой аймгийн хул сумын аймгийн алдартай жаргал сайхны эрдэнэ төгслийн хурдан цагаан мөр гараад ирсэн уршилж харагдлаа. За цээжнээтэй ахиад сайхан цэгэлмөр одоо гараад ирсэн уршилж Сүхбаатар аймгийн Түмэн зогсомын ялган адуу Дундгой аймгийн дэлгэр зогсомын яаж оюуны отгон ботны хурдан цэгэлмөр гараад ирсэн уршиллаа. Түүний ард талаар битүүн нэмнээтэй бормор Дундгой аймгийн Дэрэн сумын яаж сүрэн өрийн батцангийн хурдан бормор нэлээд дээгүүрхэн бас одоо гараад ирсэн уршилж байгаа үзэгчтэй хангарлаа. За ингээд арын мөрдүүдийг үзэгчтэй охиндээ харуулсан байгаа тун утгагүй үзүүрийн мөрдүүдийг ахиад одоо сайхан харуулна. За
За улаан цамцтай үхэтэй сайхан хонгормор гараад ирсэн Дундан аймгийн дэрэн зумын алтан гэрлийн төвшин бэрийн хордон хонгормор мөн одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За энэ надлаар одоо ягаан цэжнэтэй сайхан хүрмөрөөс одоо дээгүрхэн гарч ирсэн уршилж байгааг одоо үзэгч та хараа. Өнөөдөр ихэнх стимердийн хуралдаан 44 хурдан дүмэн иход гарааныхаа зүрхээс одоо нэгэн зэрэг сайхан гаргасан байгаа. Дундгой аймгийн холд сумын аймгийн алдарт бие дэмжиг зоодлын гэр бүлийн үеж ордож байгаа. Баян хонгор аймгийн алдарт сумын дэлгэр сайхны хуралдаан цавдэрмөр зэрдмөр хоёр нь хоёулын дээгнүр гараад ирсэн байна. Энэ наадад одоо нэг шууны ангахаа шиг жижигхэн хөрдөн өгөхөд онцгсан битүү улаан шар нэмнэтэй сайхан цавдэрмөр нэг одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За энэ цавдэрмөр Дундгой аймгийн дэрэн зумын байж Батагийн өндөрлөлт бадрын хурдан цавдэрмөр гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За цааталт нь дахиад одоо Дундгой аймгийн дэрэн зумын байж Хэрвэтийн инх сайхны хурдан зээдмөрөөс одоо гарч ирсэн бол Илгэрийн хатагтай сайхан буурдмар гараад ирсэн. Өнөө жил говийн мөсийн хурдан мөрдийн уралдаан хурдан зэр тасаргаан түрүү магнат хурдлуулсан Дундгой аймгийн дэрэн зумын аймгийн алдарт байж Анчин намтраагүй хатан бадрын хурдан буурдмар сая одоо харагдаад өнгөрөх шиг боллоо. Дундгой аймгийн хурдан сумын аймгийн алдарт байж Жаргал сайхны Эрдэнэ төгсийн хурдан цагаамар хийн дээр үржлээд байгаа. Түүний ардтал дээр Дундгой аймгийн хурдан сумын Монгол улсын алдарт байж Бандэгэн мэр сайхны унаган адуу Дундгой аймгийн хурдан сумын Чулуу хүүгийн анх хоёрын хурдан соёолын хүрмөр нь гарч ирсэн уршилж харагдаж байна. За хэдэн хоногийн өмнө өвөр хангаа шүтээний наадмын сутаа харагдсан. Өнөө Дундгой аймгийнхаа баруун бүс дэлгэр хангаа уулын наадам намын үзүүлсэн холцмынхан бэрцэнгад наадамд аяргийн дөрөв дуртасан ийм одоо хурдмар байгаа. Энэ наадаар цэнхэр утастай үхэтэй сайхан зэрдмэр гараад ирсэн Дундгой аймгийн дэлгэр зогсмыг яаж алтан гэрлийн анх хоёрын дээр талцсан мөр байна. Цааталт нь ягаан залтай үхэтэй хүрмөр гараад ирсэн Дундгой аймгийн дэлгэр зогсмын гомсрынгийн буйн дэлгэрийн хурдан ухаа өрмөр байгаа. За мөн одоо Дундгой аймгийн дэрэн сумын дашин мэр сайхны хурдан бормор цэнхэр зээжнэтэй гараад ирсэн уршилж байгаа. Өнгөн дээр нь улаан дээлтэй үхэтэй хүрмөр гараад ирсэн уршиллаа. Энэ бол одоо Дундгой аймгийн дэрэн сумын яаж Самдын зүрэнгийн Дөрцөрмөрийн соёолын хөрөнгө гэдэг мөр гараад ирсэн уршилж харагдаж байна. Өнгөн дээр нь Дундгой аймгийн дэрэн сумын байж Даваажгүй инкөлтийн хурдан хараалаг мөр гараад ирсэн орон нутагтаа олон дөрвөж харагдсан юм одоо хурдан мөр байгаа. За Даваажгүй инкөлтийн хурдан хараалаг мөр үзүүрийн одоо тасарсан хэдэн мөрний ард тал дээр аяргийн мөрөв дээр гараад ирсэн уршилж байгаа юм байна. За өнгөн дээр нь бол одоо Дундгой аймгийн дэрэн сумын аймгийн алдарт байж Мандрагийн сусар урмын од түгий одоо хурдан хонгормор хулморын хоёулан гараад ирсэн уршилж байгаа. За хам хөзүүн дээр яваад хулмор бол одоо орон нутагтаа олон дөрвөж харагдсан ийм одоо хурдан мөр байгаа. Их байгаа наадмын 5-4-10 аригтай хурдмар байна. Өнгөн дээр нь ахаад одоо сайхан хонгормор гараад ирсэн хоёулан өөрийнх нь унаган авдаг байгаа. За 3 дээр бол одоо Дундгой аймгийн дэрэн сумын Самдын зүрэнгийн Дөрцөр хорын одоо хурдан соёолын хүрмөр гараад ирсэн уршилж байгаа. Дашин мэр сайхны хурдан мормор цаатаар нь гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Дундгой аймгийн дэрэн сумын Даваажгүй инкөлтийн хурдан хараадаг мөр байгаа. Түүний ард тал дээр нь Дундгой аймгийн холд сумын аймгийн алдарт бие Жаргал сайхны Эрдэнэ төгсийн үеж ордуулж байгаа. Өмнө аймгийн Давдан задгал сумын Түмбэрийн дэлгэртэй хурдан хамарцаа хүрмөр гараад ирсэн бол Жаргал сайхны Эрдэнэ төгсийн хурдан цагаамар нарын хэдмэрний өнгөн дээр байна. Сүхбаатар аймгийн халдсан сумын үеж Чулуунбатын Бачиргал гэдэг үний одоо унаган адуу байгаа. Бачиргалын Чулуунбатын унаган адуу юм байгаа. За өнөө жил одоо Дундгой аймгийн баруун бүсийн хурдан мөрдийн уралдаанд түрүү магнат хурдалсан. За өнөө жил бас одоо өвөр хангаа шүтээний наадманд харигчаад давхруугаар иж уралдаж байгаа. Арын хэдэн мөрнийх нь өнгөн дээр өнөө жил Монгол төрийн хөрц ангид наадманд хязгаалan хэрвэгийн төрүүлэгсэн Дундгой аймгийн дэрэн сумын аймгийн алдарт байж Ловсон дэгэн Эрдэнэ хоёрын хурдан харамар гарч ирсэн байна. За энэ наадаар нөгөө Дундгой аймгийн дэрэн сумын Батагийн зүрэгт баатрын хурдан цэгэмэр гараад ирсэн байгаа. Дөрвөн настай өөрийнх нь охин онсон байгаа. За мөн одоо Дундгой аймгийн дэрэн сумын аймгийн алдарт байж Анчин намтраагүй хатан баатрын хурдан буурмар гараад ирсэн одоо уршилж байгааг үзэгч та охин гарч байна. Дундгой аймгийн дэрэн сумын аймгийн алдарт байж Нанжилмагийн Чулуунбаатарын юу Үлций сайхны хурдан хармар Дорногов аймгийн дэлгэр сумын аймгийн алдарт байж Гүншрийн намбага юу одоо Дорж утгийн унаган адуу байгаа. Өнөө жил бас л одоо том жижиг олон уралдаан дөрвөж харагдсан юм хурдмар байгаа. Наатарын шаравцтай үхэтэй сайхан хүрмөр ороод ирсэн уршиллаа. Төв аймгийн Баянган сумын байж Гамбатын зэрэн дэшийн хурдан зэдмэр аймгийнхаа нааданд харагдаж байсан. Дэрэн сумын нааданд мөн одоо харагдаж байсан. Өнжүүлийн 90 жилийн үед харагдаж байсан ийм одоо хурдмар байгаа. Төв аймгийн Баянган сумын Гамбатын зэрэн дэшийн хурдан зэдмэр гараад ирсэн бол Дундгой аймгийн Үлций сумын аймгийн алдарт байж дэмжиг зоодлын эрүүлтийн үеж ордуулж байгаа. Баян хонгор аймгийн гадуур сумын яаж дэлгэр сайхны хурдан цэгэмэр зэдмэр хоёр нь хоёулан гараад ирсэн байна. Зэдмэр нь өнөө жил говийн мөсийн хурдан мөрдийн уралдаанд хайрагдсан хязгаалan үрээ байгаа. За ингээд өнгөний мөрдүүдийг ахаад үзэгчтэй охиндоо сайхан харуулахад Дундгой аймгийн холд сумын Чулуу хүүгийн анх хоёрын хурдан соёолын хүрмөр энэ одоо гараад ирсэн уршилж байгаа. Дундгой аймгийн холд сумын Монгол улсын алдарт байж Бандэгэн мэр сайхны унаган адуу. За эцэг нь бол одоо Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын онцгой хот дэлгэрийн унаган хурдан бор халдсан газар байдаг. Та Бандэгэн мэр сайхан алдартад тэр бор халдсан газарны одоо төл ихтэй эцэгтэй ийм одоо хурдан үрээ байна. Их талтан бол одоо өөрийнх нь хурдан хараалганы өгшил орсон ийм одоо хурдмар байна. За цаа талд нь цагаан зэжнэтэй хармар одоо гараад ирсэн уршилж байгаа. Дундгой аймгийн дэрэн сумын Сарвал үргээдийн яаж Батцүгийн хинчүшийн хурдан хүрмэр гараад ирсэн Сүхбаатар аймгийн Асгад сумын өгшилтэй. За хари хэдэн мөрнийх нь өнгөн дээр хараалаг мөр одоо уршлаад байгаа. Энэ адаг мөр бол одоо Дундгой аймгийн дэрэн сумаас одоо мордсон хурдан адаг мөр байгаа. Дэрэн
сумын даваачмын инкулцийн хурдан алгамар байгаа. Түүний ардал дээр нь мөн одоо Дундан аймгийн дэлгэр цогц сумын гомсрынгийн мөн дэлгэрийн хурдан ухаамар гараад ирсэн байгаа. За цэжнэтэй ногоон цэжнэтэй том зэрдмэр бол одоо Монгол улсын тодмонтой байж анзагчин бэлэг дөмбөрлийн хоног одоо Баян хонгор аймгийн албан сумын дэлгэр сайхны хурдан хязгаарлан цэгийн үрээ юм байгаа юм үзэгчтэй. Өнөөдөр одоо Дундан аймгийн мандлын хурд уралдаанд тусалтай харигдсан. Энэ хэдэн хамгийн ардалт нь битүү нэмнэтээ саарамар гараад ирсэн учраас Дундан аймгийн дэрэн сумын байж гом юндынгийн цэмбэлдэрчийн хурдан саарамар харамар хоёр нь хоёулан гараад ирсэн уршилж байгаа юм байна. Хамгийн ардалт нь байгаа. За хөтөлж уралдаад байсан мандрагийн сосор урам алдартын од хүүгийн хурдан хонгорморны хөлж ягаан зарсан дарын мөрдүүд нь нүрлээд ирсэн бол холмор нүнгэн дээр гараад ирсэн байгаа юм байна. За ам хүзүүн дээр нь одоо Дундан аймгийн дэрэн сумын самдын сүрэнгийн дөрцөрөн хөрийн хурдан соёлын хөрмөр гараад ирсэн байгаа. Дундан аймгийн дэрэн сумын дашин мэр сайхны хурдан бормор Дорн аймгийн Баян сумын сумын алдартын яаж Гамзэргийн дистрингийн хоног гадуу. За Сүхбаатар аймгийн халзан сумын Бачралын жулуун модын хоног гадуу Дундан аймгийн хурд сумын аймгийн алдартын яаж Жаргал сайхны эрдэнэ төгсгийн хурдан цагаамар гараад ирсэн соёлын үрээ бол одоо том жижиг олон уралдаанд төрүүлж харагдсан да. Олон сумын нэгшэн бэр нааданд төрүүлж харагдсан. Ийм одоо хурдан мөр байгаа. Өнөөдөр Сүхбаатар аймгийн халзан сумын зохион байгуулагч аймгийн баруун бүсийн хурдан мөрдийн уралдаанд онгон нутгийн дэвжэн дээр очиж айр гарахнаар уралдаалсан ийм одоо завтай хурдан дүмнэг хурд нутгаас өнөөдрийн наадмыг зорж ирсэн байна. За Түвэнгийн Баян жүсмийн яаж Гамбаатарын зэрэн дэшийн хурдан зээлдмөр одоо гараад ирсэн уршилж байгаа. Түвэнгийн Баян жүсмийн аймгийн алдарт яаж Балбарын ишиг жаргалын хоног гадуу байгаа. 2006 оны Дундан аймгийн бэр зангад нааданд аман хүзүүн дуртаж байсан хурдан хэр азаргийнхын төлөм гэсэн байгаа. За харийн мөрдүүдийнх нь өнгөн дээр одоо хараадагмар уршилж байгаа харагдж байна. Инкулцийн хурдан хараадагмар гараад ирсэн. За нэмнэтээ сайхан хэрмэр одоо гараад ирсэн уршилж байгаа. Дундан аймгийн дэрэн сумын яаж Дордмын бүрвжлийн хурдан бормор одоо сая харагдаад өнгөрлөө. За мөн одоо Дундан аймгийн дэрэн сумын Батагийн зэрэг дуатын хурдан цавтрмөр энэ одоо уршилж харагдаж байна. Түүнийх нь нардал дээр ахаад одоо сайхан хөрмөр гараад ирсэн Дундан аймгийн дэрэн сумын байж Тэрөтийн инх сайхны хурдан хөрмөр одоо энэ битүү улаан шар нэмнэтээ хамгийн ардалт нь Дундхан буурын дээр уршилж байгаа. За Батагийн зэрэг дуатын хурдан цэгэмэр одоо сая харагдаад өнгөрөх шиг боллоо. За одоо уртад үзүрх юмртуудыг үзэгч та бүхэнд тодхон сайхан харуул Дундан аймгийн дэрэн сумын 2 дугаар угийн нутаг хамар сургууль моватын ингэр зохион байгуулагдаж бай. Дундан аймгийн дэрэн сумын сарвал ургаадын сайчин төрзүүн нэдэмтийн хатан бүвэ шүнтгэлийг хэр зингэд наадмын их насны мөрдийн уралдаан үнэхээр одоо үзүүштэйхэн сайхан болгоно. Хамгийн ардалт нь яваад сайхан халдсамар Дундан аймгийн дэлгэр зогсомыг яаж алтан гэрлийн анх хоёрын хурдан халдсамар байгаа. Энэ бормор Дундан аймгийн дэрэн сумын Дордмын бүрвжлийн хурдан бормор гараад ирсэн. Ногоон хөцтэй хүүхэдтэй хонгормор Дундан аймгийн дэлгэр зогсомын Монгол улсын алдарт Тэрндэкгийн зэрэн болын хурдан хонгормор байна. Эмэгтэй хүүхэдтэй хонгор халдсамар ороод ирсэн учраас Дундан аймгийн алдарт сумын Шагдар сүрэнгийн зэрэн дөржийн хурдан соёлын халдсамар байна. Түвэнгийн Баян жүсмийн Гамбаатарын зэрэн дэшийн хурдан зэрдмэр байгаа. За тэрэн дэш гэдэг залуу өнөөдөр Баян мөнжүүлсэн аймгийн баруун бүсийн хурдан мөрдийн уралдаанд их насны мөр айрагдуулсан байгаа. Сэргэлэн хурд уралдаанд бас одоо их мөр айрагдуулсан. За ер нь одоо сүүлийн үед мөрдөн сайн дахиж юм одоо залуухан яаж вэ? За Дундан аймгийн дэрэн сумын яаж Намжилмагийн жулуун баатарын өлзий сайхны хурдан ярмарны наад талд нь 15 номертэй мөрдсөн Дундан аймгийн хурд сумын яаж чулуу хүүгийн анх хоёрын хурдан соёлын хөрмөр гараад ирсэн байгаа. За мөн одоо улаан дээлтэй үгээтэй сайхан хөрмөр одоо урьшлаад байгаа. Энэ бол одоо Дундан аймгийн дэрэн сумын самдын сүрэнгийн дөрцөр өөрийн соёлын хөрмөр байгаа. Мандрагийн сусрын од хүүгийн хурдан холмор байна. Ари хэдэн мөрнийх нь өнгөн дээр өмнө аймгийн далдан задгад сумын төмбөрийн дэлгэрдлээ хурдан хамарцаа хөрмөр гараад ирсэн байгаа. За тэр бол одоо тэр Дундан аймгийн хурд сумын чулуу хүүгийн анх хоёрын хурдан соёлын хөрмөртэй эцэг нэгтэй юм одоо хурдан мөр байна да. За ингээд их насны мөрдийн уралдааны өнгөн дээр бормор одоо нэлээд зэрэгхэн сайхан гарч өтөлсөн. Дундан аймгийн дэрэн сумын байж дашин мэр сайхны хурдан бормор Дорн аймгийн Баян сумын сумын алдарт яаж Гамзэргийн дистрингийн хоног гадуу байгаа. Нэлээд зэрэгхэн гарч ирээд одоо хөтөлсөн байгаа үзэгч та хараа. Өмнө аймгийн далдан задгад сумын төмбөрийн дэлгэрдлээ хурдан хамарцаа хөрмөр өнгөрсөн жил одоо хол сумын бэр нааданд айрагдаж байсан. За төрсөн их нь 2011 оны өмнө аймаг зохион байгуулагдсан говьшингийн шиг нааданд дааг айрагдаж байсан. Дан шиг хонгор гэдэг газар байдаг да. Тэр хонгор газрын төрсөндөө их нь эцэг нь бол одоо Дундан аймгийн хол сумын Монгол улсын алдарт байж Вандигийн бэр сайхны хурдан бураалсан газар. Тэр хураалсан газар Дундан аймгийн Эрдэнэ далай сумын онцгой хотлын хоног гадуу. Ард тал дээр нь одоо ягаан зэжнэтэй сайхан харамр одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. Тэр бол одоо Дундан аймгийн дэрэн сумын байж гомгийн зэмбэлдэрчийн хурдан харамр гараад ирсэн. Цаадалд нь Дундан аймгийн хол сумын аймгийн алдарт байж Жаргал сайхны эрдэнэ төгсгийн хурдан цагаамар гараад ирсэн байгаа. Жаргал сайхны эрдэнэ төгс гэдэг байж өнөөдөр ардын дөрийг хөрсөн гэл наадам цагаан шүтлэн аригдуулаад говьмсийн хурдан мөрдийн уралдаанд их мөр төрүүлгээ шүтлэн аригдуулсан. Уяаштын бэр зингэл наадам мөн одоо их насны хөрмөрөнд төрүүлсэн. Улсын алдарт бие цолон тун ойрхон яваа байж нэг бол Дундан аймгийн хол сумын аймгийн алдарт байж Жаргал сайхны эрдэнэ төгс гэдэг залуу хоёр мөрн хоёулаа одоо энэ мөрний өнгөн дээр гараад ирсэн. Түвэнгийн Баян жүсмийн Гамбаатарын зэрэн дэшийн хурдан хөрмөр өнөөдөр одоо улсын бүсийн уралдаанд одоо нэлээд дээгүүрхэн уралдсан да. Том жижиг олон уралдаанд төрүүлж харагдсан. Тийм одоо хурдан мөр байгаа.
За улсын их эзэн гэл наадам 1-4 харагдсан Балбарын сандаг дөржийн хүү одоо дүү хишиг жаргалын одоо унаган атуу юм байгаа юм. За цаа талд нь дахиад одоо хүрэммэр гараад байсан байгаа. Дунд аймгийн дэрэн сумын саруулур гайдын уяад Батцгийн хинжишийн хортон хүрэммэр энэ хэдэнбэрнийхэн өнгөн дээр өнөөжид улсын их эзэн гэл наадам хязаалан хэрвээ дөрүүлсэн. Ловсондгийн эрдэнэ ирэлтийн хортон хармар гараад байсан байгаа. Хязаалан дөрүүлсэн хортон хэрвээнийх нь ихэнхтэй төрсэн ахна гэсэн байгаа та. За Төв аймгийн Баян цагаанаас ирсэн хортон цэгэл хонгормор гарын хэдэнбэрний өнгөн дээр гараад байсан. Төв аймгийн Баян цагаан сумын хавг сэдтийн цэрэн нэдэмдийн хортон хонгормор юм байгаа юм шиг үзэгчтэй. Энэ хурдмөрний өнгөн дээр яваад байгаа. Дунд аймгийн атаацаг сумын шагтар сүрэнгийн цэрэн дөржийн хортон хонгор хадсан соёолын одоо дунд талд нь байгаа. Арийн хөрөмөр мөн одоо соёолын үрээ байгаа. Тэр бол одоо дунд аймгийн дэрэн сумын сандуй сүрэнгийн торд сүрэн хөрийн хортон хөрөнгөрөө юм байна. За энэ дэлгэцний харагдаад өнгөрсөн Ухаамар бол одоо дэлгэр зогтоос ирсэн буян дэлгэрийн хортон Ухаамар байна. За модны дэлгэрийн хортон Цавтармар хамгийн цаадалт нь урьдчаад байгаа. Тархин дурлаад байгаа. Жаргал сайхны эрдэнэ төгсийн хортон цагаамартай нэг айлын унаган одоо өнөөжид одоо Төв аймгийн арга ус сумын 40 жилийн омберц ингээд наадам түрүү магнад дурдсан. За дунд өмнө гуваар одоо том жижиг олон уралдаан дөрүүлж арилсан юм одоо хурдмар байгаа. Гол сумын аймгийн алдарт үе дэмжиг зоодлын эр болтын үеч хурдуулдаг Баян хонгор аймгийн алдарт сумын үеаш дэлгэр сайхны хурдан цэгэмэр энэ хэдэнбэрний хамгийн ардалт яваад байгаа. Цээжнэтээ зээлмэр мөн одоо тэр дэлгэр сайхны мөр юм байгаа юм. Наадалт нь одоо дунд аймгийн хул сумын чулуун сүгийн анх хоёрын хурдан хүрэммэр гараад ирсэн уршилж байгаа. За цагаан цээжнэтээ сайхан хүрэммэр энэ одоо дунд талд нь уршлаад байгаа. Энэ бол одоо дунд аймгийн дэрэн сумын Батцгийн хинжишийн хурдан хүрэммэр юм байгаа. Сүхбаатар аймгийн Асгат сумын хоногн одоо өнгөрсөн жил соёолын үрээ дэрэн суманд дайрагдаад өнөөжид одоо дунд аймгийн дэрэн болон дэлгэр зөгтийн нааданд хоёуланд нь дөрүүлчихсэн юм одоо хурдмар байна. За дунд аймгийн хул сумын аймгийн алдарт үе жаргал сайхны эрдэнэ төгсөө үеж орлуулж байгаа. Өмнө аймгийн далан задгал сумын үе яаж дэлгэр далайн төммөрийн одоо хурдан зээлдмөр өөрийнх нь цагаамар хоёр хоёулан гараад ирсэн уршилж байгаа бол дунд аймгийн дэрэн сумын үе яаж дашин мэр сайхны хурдан бормор нэлээд сэрэгтэн хөтлсөн хэвээр юм аа. Хүүхдэн нэг гойдож үдэлж харагдаж задрахгүй байх шиг байх юм да. За бормор өнөөдрийн нааданд гатрын талд орж ирээд одоо үзүүрийнхээ эдэмбэрнээс тасарсан байгаа. Одоо бол өнгөн дээр ууж ирсэн байгаа. За энэ бол одоо Дорн аймгийн Баян дүмэн сумын сумын алдарт үеж Ганзүргийн дэстрэн гэдэг хүний унаган атуу юм байгаамаа. За Арын хэдэнбэрнийхэн өнгөн дээр Дунд аймгийн хол сумын аймгийн алдарт үеж Жаргал сайхны эрдэнэ төгсийн үеж орлуулж байгаа. Өмнө аймгийн далан задгал сумын Түмэн баярын нэлгэрдлээ хурдан хамарцгаа хөрөммөр гараад ирсэн уршилж байгаа. Ард дээр нь одоо Жаргал сайхан эрдэнэ төгсийн одоо өөрийнх нь хурдан цагаамар гараад ирсэн. За цагаамар бол одоо соёолын үрээ том жижиг олон уралдаан дөрүүлж харагдсан. Дунд аймгийн баруун бүс дэлгэр хангаа уулын дахлага үйлсэн гэдэг наадам соёолын төрүүлээд өнөөжид бас одоо түрүү магнад дурдсан. Хэдэн хоногийн өмнө өөрөнгө шүтэний наадам нам үзүүнд ордолсон байгаа. За Төв аймгийн Баян сумын Гамбаатрын дэрэн дэшийн хурдан зээлдмэр одоо энэ 5 номертой мордсон ороод ирсэн байгаа. Түүний алдартай Дунд аймгийн дэрэн сумын Батцгийн хинжишийн хурдан хүрэммэр өнөө жил дэрэн болон дэлгэр зөгтөд хоёуланд нь дөрүүлсэн байгаа. Арын хэдэнбэрнийхэн өнгөн дээр Дунд аймгийн атаацаг сумын Шагдар сүрэнгийн дэрэн дөржийн хонгор халдсан соёолон гараад ирсэн. Ахиад наадалд нь одоо Дунд аймгийн хул сумын Чулуу хүүгийн анх хоёрын хурдан хүрэн соёолон гараад ирсэн. Олон соёолонгууд өнөөдөр их мөртэй уралдаж байгаа юм байна. Арын мөрднийхэн өнгөн дээр Дунд аймгийн дэрэн сумын Анжилмагийн Жулуунбаатарын Өлзий сайхны хурдан хэрмэр Дорн аймгийн дэлгэр сумын Гүншлийн магисны унаган атуу байгаа. Хамгийн адалт нь одоо хүрэммэр гараад ирсэн. Цаадалт нь одоо битүүн нэмнэтэй сааралмар Дунд аймгийн дэрэн сумын Гом юмнгийн зэмбэл дөржийн хурдан хармар сааралмар энэ хоёулан гараад ирсэн байгаа. Модны дэлгэрийн хурдан цэгэмэр зээлдмэр хоёр нь хоёулан гараад ирсэн. Зээлд нь өнөөжид говийн бүсийн шиг нааданд харагдсан. Хязаалан үрэ бэлэг дэмрэл татманлагийн унаган атуу. За Дунд аймгийн дэрэн сумын аймгийн алдарт үе Лувсандгийн эрдэнэ хоёрын хурдан хармар төрийн нааданд дөрүүлсэн хязаалан хэрүүрэнийхэн төрсөн ахын нэмгэнлээ. Дунд аймгийн хул сумын аймгийн алдарт үеж за Чулуу хүүгийн анх хоёрын хурдан хүрэн соёолон Арын хэдэнбэрнийхэн өнгөн дээр байгаа. Дашин мэр сайхны хурдан борборны хөл жаахан заасан байна. Арын мэрдүүд нь залгаад ирсэн байгаа. Цагаан цээжнэтэй сайхан хүрэммөр уршлаад байгаа. Энэ бол одоо Дунд аймгийн дэрэн сумын яаж Батцгийн хинжишийн хурдан хүрэммөрөө өнгөрсөн жил дэрэн дайрагдаад өнөө жил дэрэндээ дөрүүлсэн дэлгэр зогтод мөн одоо дөрүүлсэн Сүхбаатар аймгийн Асгат сумын унаган атуу байгаа. Дунд аймгийн хул сумын явгууд нарны хөлөг мөрөн спорт уяжтан холбооны тэргүүлэгч жишээ аймгийн алдарт үеж Будын өрөм болдоор дамжиж гарч ирсэн. Ийм одоо хурдан мөр байна лээ. За үндсэндээ бол одоо тэмээ хариулдаг мөр байсан юм даа. Тэмээ хариулдаг мөр одоо түмэн их болсон байна. За аргагүй одоо Монгол рийг хойд зингэл наадам Дунд аймгийн дэрэн сумын Шорон хуруу хайнзан гэдэг хүн хоньны мөрийг одоо үйж очоо төрийн түмэн ихээр солдоож байсан гэдэг юм байлаа. Тэрэгний мөр төр төрүүлсэн ч одоо түүх байдаг. За ингээд энэ хэдэн мөрнийхэн өнгөн дээр яваад байгаа сайхан самтайхан зээлдмөр бол одоо Төв аймгийн Баян сумын Гамбаатрын дэрэн дэшийн хурдан зээлдмөр Дорн аймгийн айраг сумын Загдын лаг зүрэнгийн унаган хурдан хүрэммөрөөр өнөөжид одоо олон том наадмын айраг дээр урдсан байгаа. За ингээд ихнэсний мөрдийн уралдааны өнгөн дээр Дунд аймгийн хул сумын аймгийн алдарт Жаргал сайхны эрдэнэ төгсийн үеж ордуулж байгаа. За өмнө аймгийн далан задгал сумын Түмэн баярын дэлгэрдлээ хурдан хамарцгаа хөрөмөр өөрийнх нь цагаамар хоёр хоёулан гараад ирсэн уршилж байгаа бол Дунд аймгийн хул сумын Монгол улсын алдарт үеж Мандагийн мэр сайхны хоногн хилтэй жонжин намагтай Чулуу хүүгийн анх хоёрын хурдан соёолын хөрөмөр Арын хэдэнбэрнийхэн өнгөн дээр байгаа. Лувсандгийн эрдэнэ хоёр алдартын хурдан хармар цаадлаар нь орсон байгаа. За Батцгийн хинжишийн хурдан хөрөмөр Айргийн дөрөв дээр байгаа. Айргийн урав дээр Төв аймгийн Баян сумын үеж Гамбаатрын дэрэн дэшийн хурдан зээлдмэр гарч ирсэн. Тэрэн дэш гэдэг залуу өнөөжид одоо аргагүй оттойхон сайхан нааж байгаа. Том жижиг олон
уралдаанд бас одоо уйсан хөлгүүдэн хайрыг төрүүлсэн байгаа. За ам хөдөлгөөр шургадаа өмнө аймгийн 77 цумын Төмбөрийн дэлгэрэлтэй хурдан хамарцаа хөрөмбөрний буруудлаар нь дуудаад ам хөдөлгөөр орж ирсэн. Жаргал сайхны Эрдэнэтгийн цагаан мөр өнгөн дээрээ за ингээд дундгүй холдон жаргал сайхны Эрдэнэтгийн цагаан мөр түрүү мөгрээд хурдалсан. За ам хөдөлгөөнд Төв аймгийн Баян өнжүүлсэн Гамбаатарын зэрэн дэши хурдан зайлмар хурдалж өмнө аймгийн 77 цумын Төмбөрийн дэлгэрэлтэй хамарцаан зайлмар айргийн урал хурдаллаа. Дунд аймгийн дэрэн цумын Батцүхийн хэмжээ хурдан хөрөмбөр айргийн дөрөв хурдаллаа. За айргийн тав дунд аймгийн дэрэн цумын ангин алдартай Лувсан дэгэн Эрдэнэ харамор. За Баян хонгийн гадуутын дэлгэрэлтэй дэлгэр сайхны хурдан залдрамор 6, Чулуу хүүгийн анх хоёрын хурдан хөрөмбөр Булдаас ирсэн 7 хурдаллаа. Модны дэлгэрийн хурдан цагаамар 8 хурдаллаа. Шагтар сүрэнгийн зэрэндэрч хонгор халдсан соёлын 9 хурдалж Дашин мэр сайхны хурдан мормор 10 хурдаллаа. За дунд аймгийн дэрэн цумын Чулуунбаатарын үлцэн сайхны хурдан хайрмар 11 хурдаллаа. Гомсрынгийн Баян дэлгэрийн хурдан Ухаамар сая хорлоо. Цэмбэлдэрчийн хурдан Хармар саард мөр хоёр нь хоёулаан бос одоо хорлоо. Монгол улсын алдартай Цэрэнбэкгийн зэрэн бодын хурдан хонгормор мөн одоо 14 давын багтаагаар хорлоо. Дэлгэр зогсомын Алтан гэрлийн анх хоёрын хурдан халдсан мөр энэ орж ирж байна. За юуны өмнө баяр хүргэе өнөөдөр бас одоо энэ намрын ихэнх сарын шинийн 9-ний сайхан өдөр энэ буянтай сайхан буурал өгчнээс одоо хүндэтгэлийн наадамд ирж цагаамар төрүүлгэлээ зээрдмэр харагдууллаа тийм ээ сэтгэлээ өдөнтэй болцгоо. За баярлалаа. Хатан бүү ээж гэсэн хүндэтгэлийн наадамд ирж цагаал мөрөнд төрүүлж зээрдмэр гурваар арталтлаа. Баяртай байна. За 2000-ны одоо энэ жилийн хэдэх вэ яваа хаагур яаж оролдоо сая одоо цагаал мөрөөс үрэнгээд харагдж бодолцгоо. Тийм, загал мөрний 3 дахь хуралдаа хавар дэлгэрэн гавуулын тахлагт аймгийнхан баруун бүс төрүүлээд त्यसээ Өөрөнгөө аймагт очиж аймгийн төв өмсөд нь мөрний шүтээний наадамд очиж амуу үзүүлчихэд өнөөдөр энэ дээр төрүүлж байна. Баяртай. Миний загал мөрний удам нь гэвэл Сүхбаатар аймгийн Халзан сүмийн очиж Бачиргалын Чулуунбат гэж манай найзын гадуу. Тийм, зээрдмөр энэ жил 2 дахь оролцоо сая Өөрөнгөд очиж оролцоод энэ дээр 2 дахь оролцож байна та 3 орлоо. Зээрдмөрний удам мөгшил ханахад урдам нь яаж болж? Зээрдмөр энэ манай Даншиг хонгор гэж азрагны төрсөн дүү байгаа юм. Эхнэгтэй эцэг тустай манай баярхан борол заазрагны төл. Зээрдмөр өмнө нь Нодон сумын наадамд харагдж ирсэн. Өмнө аймгийн 70 цацаг чимээж дэлгэртлээ гэж миний найз юмэр байгаа маа. Цагаал мөр бол одоо томчж олон уралдаанд төрүүлж харагдсан тийм ээ. Өмнөх бас одоо томоохон амжилтуудаас нэрвэл энэ жил бас одоо Сүхбаатар аймгийн баруун бүсэд бас одоо очиж сайхан оруулж ирсэн байна. Тэгсэн энэ жил Сүхбаатар аймгийн халдсан дулсан аймгийн баруун бүсэд нь очиж 8-аар уралдчаад нутагт нь очиж 8-аар уралдчаад ирсэн. Тэгээд энэ соёолон хязаал эдэртэй дундгой өмнө говийн төгшөөнүүд, сумдын төгшөөнүүдээр нэлээд урагдсан юм аа. За юуны өмнө баяр хүргэе өнөөдөр бас энэ хатан бүвээ ээжийн хүндэтгэлийн байр наадам зээрдмэр сайхан орлоо ама үзүүлээ тийм манай үзэгчд өөрийгөө танилцуулахгүй. Намрын ихэнх сарын шинийн 9 Дундгой аймгийн Дэрэн сумын нутагт энэ хатан бүвээ ээжийн хүндэтгэлийн тахлах наадамд орон сайхан урдалж ама үзүүлээ. Баяртай байна. Төв аймгийн Баян өнжүүлсэн уяач Гамбаатарын цэрэн даш гэж юм байна. За зээрдмэрний одоо удам мөгшил хаанахад дугаан урдам нь яаж оруулж байгаа энэ жилийн хэдэх вэ яваа? Энэ жилийн одоо 6 дахь уралдаан энэ Төв аймгийн Баян Бараат Баян өнжүүл өгшлийн хатуу өмнө олон уралдаж олон харагдаж төрүүлж байсан юм атаа байгаа. Энэ жил бас одоо увсын баруун бүсийн шиг бас одоо очиж сагаруулдаг гэсэн байна. Баруун бүсийн шиг дээгүүр зарлагдж байгаа нэг 10 гаруй багцаад орсоо. Сайхан уралцаа. Тийм өнөөдөр баяртай байна. Өнөөдрийн наадамч болонд өнөөдрийн мэндийг хүргэе. Баяр хүргэе өнөөдөр бас одоо энэ нутгийн сайхан буурал өгшнээ. Хатан бүвээ ээж гэж хүндэтгэлийн наадамд харамраа одоо яригдууллаа тийм ээ сэтгэлээ өдөнтэй сайхан болцооч. За энэ нутгийн нэг сайхан буурлын бас энэ ач үр хүүхдүүд нь тэмдэглэж их сайхан наадам зохион байгууллаа. Тэгээ энэ наадам ерөн зохион байгуулалтыг их сайхан болж байна шүү дээ тийм ээ. Тэгээ энэ сайхан наадамд бас харамраа яригдуулж одоо их баяртай байна. Тэгээ энэ өндөр насны наадам зохион байгуулж байгаа энэ өндөр насндаа энэ үр хүүхдүүдэд одоо сайхан мэнийг хүсье да. За харамрын одоо удам мөгшил хаанахад байгаа энэ жил хэдэн настай мөр? Энэ жил хавчиг мөр 6 настай мөр байгаа. Миний нэг улсад төрүүлсэн хэрвийн төр сайхан юм шүү дээ. Эцэг өөртөө ихнэгтэй. Тэгээ ер нь даагантал нэг үеигдээ тэрнээс суйлгүй гэж гоод энэ жил өөр нь үеигдэж байгаа мөр байгаа маа. Битүү мөр. Энэ жил бас нэг 10 болж байгаа л үү дээ. Хаана яаж оролдоо томоохон нь томоохон юм ч ороогүй нэг овоо толгой иймэрхүү юмд л оролдоод байгаа мөр. Авийн Дундгой аймгийн Дэрэн сумын саруулар гэдэг 2 дугаар агийн малч Бацгийн бие биш гэдэг юм байна.
За өнөөдөр одоо хөрмөр сайхан уралдаж харагдлаа тийм ээ. Удам өгшил хаанах одоо байна? Инжилээ идэх давхар руу яваа. Сүхбаатар аймгийн Алзан сумын одоо энэ жил 6 дахь давхар руу ягаар иж байна. За хаана яаж уралдав? Дэрэнгийнхээ нааданд төрүүлээд дэрэн сум, дэлгэр цогц сумдаа төрүүлээд. Тэгээд багаахаа идээн овоо дахлагаараас нэг овоонд төрүүлээд идэ айрхтай гэдэг. Тэгээд 6-ад нэр мултраагүй явж байна. Бид нас намар урдам нь яаж уралж? Ноднон соёлын анх үйсэн. Суманда 4 тарсан. Энэ жил хавчиг 6 тамар. Хул цумын будын ариун бол гэдэг үнээс авсан баг. Нодноо авсан. Тэгээд анх оролцсон. Дэрэн сумын нутагт зохион байгуулж байгаа хатан бүвэжийн хэмтлийн нааданд хүрэлцэн гэрсэн наадамчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг өргөндөшүүлье. Шарын үлдийн найзын маань гэрүүлээс зохион байгуулж байгаа энэ хүндэтгэлийн наадамд оролцсон хүн бүрт чин сэтгэлийн мэндчилгээ энэ наадамд дэвшүүлж байна. Энэ наадамд их насны мордын уралдаан болж төрүүлж айрагдсан мордын цалыг одоо дуудагч байна. Их насны мордын төрөө уралдааныг багын найз Шарын үлдгийнхээ хамтаар миний бие ивэн гэж бас байлж байна гэдгийг энэ дуулахад бас таатай байна. За энэхүү Дундгамгийн дэрэн сумын нутагт зохион байгуулагдаж буй хатан бүвэ дүрзүйн нэдэмтийн хүндэтгэлийн хөрөц ингээд наадмын хурдан их насны мөрдийн уралдаан төрүүлж яригдсан хурдан хөлбөдийн алдар цолыг дуудлаа. Дундгамгийн хол сумын ангийн алдар бие жаргал сайхны эрдэнэ төгсгийн хурдан цагаамар төрүүлэн нэрч төмгөлнийг байцгааж Тодмогны доргон жолоо өргүүлээ. Сүхбаатар аймгийн Халзан сумын Чулуун Батын мэтрэглийн оногн адуу алдартай Тэнүүн өвийн тэргүү хүн разрагны төрсөн ихчээс нь гарсан ийм одоо хурдан цагаамар өнөө жил одоо Өврангай аймгийн шүтээний нааданд айрагдчихад Дундгамгийнхаа баруун мөсийн хурдан мөрдийн уралдаан төрүүлчихэд 3 дахь давхар ягараа өнөөдрийн хөл зингээл наадам түрүү мөнгөнд дурдсан бол за ам хөзөн Төв аймгийн баян өнжүүлсэн яаж Хамбаатарын зэрэн дэши хурдан зээлмөр одоо хурдалаа. Дундгамгийн дэрэн сум болон Төв аймгийн баян өнжүүлсэн 90 жилийн ам бэлсэнгээл наадам тус тус одоо айрагдж байсан Төв аймагт айрагдж байсан ийм одоо хурдан мөр байгаа. Төв аймгийн баян өнжүүлсэн аймгийн алдар Балбарын ишиг жаргалын оногн адуу за айргийн гурав өмнө аймгийн давтан задгал сумын Түнбэрийн дэлгэрэлтэй хурдан хамарцгаан зээлмөрийг Дундгамгийн хол сумын аймгийн алдар жаргал сайхны эрдэнэ төгс үеж урдлуулсан айргийн гурав дурдлуулаа. Энэ бол одоо Монгол улсын алдар Бандигийн мэр сайхны хурдан бор халдсан газарганы төлөө за төрсөн ахын бас одоо говийн бүсийн даншиг нааданд бас одоо айрагдаж байсан даншиг хонгор гэж одоо хурдан газарга байдаг. За айргийн дөрөв Дундгам аймгийн дэрэн сумын Сарвал ургаадын малчин ард Батсүхийн хэмж бишийн хурдан хөрмөр хурдаллаа. Айргийн дав Дундгам аймгийн дэрэн сумын аймгийн алдар Дусан нутгийн эрдэнэ үерийн хурдан хармар одоо тус тус урдалж уйсан гэдэн унсан өгöd наадамчин болныг байсаглаа. За ингээд түрүү мөрийг сая төгрөг хурдан удмын адуугаар одоо шагнаж урамшууллаа. Хурдан зээлмрэн ам өсөнд дурдуулсан Хамбаатарын цэрэн дэш үеачуд одоо түрүү мөрийг ивент одоо шагнаж урамшууллаа. За ам хөдөө хайргийн 3-4-5 мөрдийг хурдан удмын адуу хундан цагаан хоноор ус одоо шагнаж урамшуулсан байшигнал өндөртэй зохион байгуулалттай өргөн бэлгэр сайхан наадам болж байна. За 6-аас 10 дурдуулсан мөрдийг мөн одоо халуун өшөөд мал хундан цагаан
Өнөр одоо шагнаж урамшууллаа. За өнөөдөр намрын ихэнх сарын шинийн 9-ний нөлөөлөх цай өдөр бас одоо таны ээж одоо хатан бүү ээж гэж хүн цэглэгээ сайхан наадмыг одоо нутгийн түмэнтэйгээ өргөн дэлгэр сайхан зохион байгууллаа тийм ээ. Баяр наадмынхаа сэтгэлээс бидэндээ хаваалцахгүй бас одоо өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? За миний ээж 7 хүүхэд гаргасан. Би 7 хүүгийн 6 дахь нь. Энэ наадмыг сайхан зохион байгуулах гэж 2 сарын өмнө зохион байгуулалт ах トゥ нэртэйгээ найз нөхдөйгөө ярьсан. Миний санснаа сайхан боллоо. Миний ээж бол хөлбөмбөрч 14 наснаас хойш нэгдлийн мал малсан. Өмнөөс ааж мэднэ чижээж бакал гутлаар өсгөөгөө өсгсөн. Миний аав 13 тагаа бурхан болсон. Тэрнээс хойш миний ээж намайг эцэг их болж давхар намайг хижээсэн. Бид 7-ог энд одоо ингээд амьд нь одоо үр хүүхэд нь сайн сайхан наадам хийлгээ гэж бодож бид ах эгч нэртэйгээ ярьж найз нөхдөйгөө дэлбэж хийлээ. Сайхан боллоо, зохион байгуул сайхан боллоо гэж өөрийн хувьд бодож байна би. Өнөөдөр бас одоо хол орой олон сайхан уяачаад одоо хордоор цөлөмөртөөгөө хүрэлцэн ирсэн байна, тийм ээ. Нийт одоо наадамчин олондоо бас одоо сайхан хандаад. За энэ хол газараас хуулуусаа сайхан уяа том уяашаад улсын төрийн наадамд ордог морьтой улсууд ирж би энэ их баярлж байна. Энэ их сайхан намайг хүндэтгэж ирлээ. Нэг хоёрт өөрийнхөө биеэр баярлаа гэдгийг энэ цэнгэл хэсгээс хэлье. Баярлаа. Таны хувьд бас одоо энэ жил төрийн хэр цэнгэл наадамд одоо соёлмор 6 турлуулсан байгаа шүү дээ, тийм ээ. Танай удамд ер нь бас одоо мөр үйдэг хүн олон байв. Манай аав 23 наснаас эхэлж 17 наснаас адуу малж 23 наснаас эхэлж яг ойр зуурын наадамд, сумын наадам, баригадын наадамд эхэлж мор үсийг гэлээ. Би 16-7-оос эхэлж өөрөө эхэлсэн. Би 90 оноос хойш баг их наадамд, нэг том наадамд аригдаг. Би баг их наадамд аригдуулсан 90 оноос хойш. Яг би өнөөдөр төрийн наадамд үрээ зургаасан сэтгэл их өндөртэй байгаа. За энэ хөрхөм үзэгчтэй охиндаа Төмний студийн уран бүтээл чамд толон Дунд Баянгын дэрийн сумын нутаг зохион байгуулагдсан Дунд Баянгын дэрийн сумын саруул ургаадын сайлчин 400-ийн нэдэмдийн хатан бүү ээж хүндэтгэлийн их цэнгэл наадмыг бүрэн ихээр нь бэлтэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Хатан бүү ээж өргөмжлөл 400-ийн нэдмэд угаатан урт насалж удаан жаргалтын өрөө дөргий 100 насалж 6 дайд аяг тулах болтугай саслынхан зүгээр дэлхийг аргадсан цаглашгүй ажлал үеинд ижи бүхэн урт наслаг болтугай.